би бол авч явахдаа хилцсэн шүү дээ соёлын тэргүүний ажилдаа авч явахдаа. Тэр ч удаа хамгийн залуу соёлын тэргүүний ажилтдаг байлаа шүү дээ. Автобусанд өнгөө суудаг гэсэн шүү дээ. А тийм байлээ. Тийм. Автобусанд өнгөө суудаг гэсэн. Тэгэхээр үгүй эн чинь нэг бас ингэж инээдэн юм ч гэсэн эн чинь бас улсын нийтийн тээвэрт өнгөө зөрчих эрхийг бас улс бэлгэлж шүү дээ. Тэгэхээр энэ бас улс ингэр цоолох уламжлал бол ялангуяа манай улсад бол сайн дээр үедээ ч гэсэн сайн аравтаа ахалж чадсан хүн шагнуулдаг л байсан. Энэ бол угаасаа л уламжлалт ийм л юм. Манай тогтолцоо тийм ч тийм чинь тэгээд улс ингэр цоолвол тэрийг голохгүй авах хэрэгтэй. Цоолохгүй байвал намайг цоолохгүй байна гэж гонгох хэрэггүй л гэж боддог. Сайн байцгаана уу. Дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргээд Эдэн подкаст шинэ дугаараа хүргэж байна. Өнөөдөр манай студид нэг биш хоёр хүн хүрэлцэн ирсэн байна. Бид бүгдийн сайн мэдих Gangbay хамтлагийн Bay буюу Баяна. За. Сайн байцгаана уу. Монголчууд сайн мэддэг хэрнээ Гурван найз гэдэг киног бүр мартуулаа Шар гэдэг киногаар бүр их мэддэг болсон. Манай жүжигчин Инрэл хүрэлцэн ирсэн байна. Тэ. Арт түмнээ эерэг Инрэл гэж танигдсан. Сайхан хурццгааж гин үү? Сайхан. Аха. За, Баянагийн хувьд ерөнхийдөө одоо найруулагч болчих уу? Гүй баг болчихвч гэж гүү. Мэргэжлэрийн ажиллаа. Янз янзын бүтээл хийгээл хвчтэй. Тий. Кино хийсэн, жүжиг хийсэн. Тэгээ одоо жүжигийн гол дүр. Тий. Ер нь гол туслах дүр гэж явах гол дүр гэж явах уу? Яг туслах гэхээр туслах биш, гол гэхээр гол биш. Хоёрын дундуур. Номинацгүй юм байна тий. Гайхалтай байна. Одоо энэ жүжиг гараад байгаа юм байна шүү дээ. Тэгээ соёлын төв өргөнд эхэлсэн үү? Эхлэегүй. Тий, Ер нь бол одоо битүүл бэлтгэлтэй байна. Тэгээ 4 сарын 12-наас соёлын төв өргөнд тоглогдож эхлэх юм. Жүжиг гэхээр одоо ингээл нэг жүжигийн ингээл санал лидер ингээл ирнэ шүү дээ. Инэрлийн хувьд бол олон л ирдэг баг л та. Үгүй яхаа бас ирнэ. Бүр сургууль төгсөж явахдаа шууд шагналаа бол жүжиг дээр шагналаа бол тэгэл юу н гараад эхэлсэн юм шүү. Ер нь бол тэгсэн шүү дээ. Би ч нөгөө яг сургууль төгсөд одоо тэгэл хүн болгол хайчхаа мэдгүй. Тэгэл өчнөл олон аяастай мундаг жүжигчид төрж байгаа. Шууд төгссөн жилдээ Төв аймгийн театр руу явсан. Тэгээд аз олж тэр жилийн одоо хүүхдийн жүжигийн төрөлд одоо анх очоод хийсэн уран бүтээл маань миний чин зэрэгт бяцхан найз гэж жүжиг байсан. Тэгээд тэр жүжиг тоглоод тэгэл тэр жилийн муу заавал тэгэл Монгол телевизрээ дуудагдаад. Тэгээд ер нь хаацтай байсан. За Баянагаас зөндөөл асуудаг байлгүй дээ. Gangbay хамтлагийг бол ерөнхийдөө мэдж байгаа. Одоо хамтлагаа сонгох юм уу, жүжигээ сонгох юм уу гэж явдаг шүү дээ, тий. Тэгэл битэр ч бас хослуулнаа тий. Хослуулаа. Тэгэл битэр ч нөгөө хоёр хүний уран бүтээлчд бас хувийн уран бүтээл гэж байгаа, хамтлагийн уран бүтээл гэж байгаа. Тэгээд жоохон хүүхдүүд байхдаа тэрийг юм ялгаж чадахгүй нэг төр дараа хийгээд наанууд санаа болж исэн. Одоо бол ингээд бас уран бүтээл тий нэгнийхээ уран бүтээлийг хөндлөн хэрэгтэй зүйлэл туслана. Саалвал хамтлагийн ажлаа түр хойш нь тавьчихна. Гэхдээ хамтлагаараа юу их үе хүүгээ төлөвлөгөөнүүд гаргах чинь тэгээл ер нь байнга л тийм байна. Тэгэхээр бас нэгнийхээ одоо хувийн уран бүтээл хийх орон зай эрхчлөлөг нэгэндээ олгодог болсон гэх юм уу? Тий. Тэгээд бас ер нь уран бүтээлч хүн жүжигч хүн гэдэг бол жүжигт дуудагдана гэдэг бол ерөнхийдөө баг их орон дуудаж байгаас ялгаагүй гэж үздэг би. Тий, ер нь бол тийм. Тэгэхээр энэ тайзан дээр мэдээж сонгогдсон хүн л гардаг. Кино биш. Кино бол олоодаа дүгбэлдээд авчна. Тайз бол нэг л удаа гардаг. Тэгээ тэрийг мэддэг болохоор хүмүүс ч гэсэн гойж гангалж тэрийг хөндлөж ирэх ёстой. Театрыг тэгж хөндлөх ёстой бас зөв ёстой шаардлагуудын нэг нь. Тийм болохоор бас театрт ялангуяа мэргэжлийн уран бүтээлчтэй хамтраад тоглох саналыг би их орон дуудаж байгаа. Тэ ер нь ялгаагүй л гэж авч үздэг. Тэгээ Инрэл бас тэгж бодох уу? Тийм, бас тэгж бодох. Надаа зүүмэл заалах юм. Би тэгж бодохгүй. Дуулдаг молдог те. Одоо ингээд ерөнхийдөө залуучууд айгүй тийм профешнл болчиход байгаа шүү дээ. Олон төрлийн юм чаддаг, хийдэг. Надаа ерөөсөө тийм профешнл юм байхгүй. Би бол яг жүжигчнэрээ төгсөн, жүжигчнэрээ ажиллаж байгаа. Өөр яг юм хийхээр чаддаг юм байхгүй. Олон хийж чаддаг юмтай гоё юм аа. Удлаа шүү. Би яг энэ дээр яг би яг анх өөрийгөө бас тэгж олон юм хийж чаддаг та би тэрүүгээрээ боддог гэсэн ч бас хэцүү юм билээ. Олон юм хийж чаддаг байх чинь яг нэг юм сайн хийж чаддаг юм билээ. Орондоо явчихна. Тэнгүүд яг нэг юмаа сайн хийдэг хүмүүс чинь бол
амар юм билээ шүү дээ. Одоо ингээ манай ихч мэгчээс ахуулаад л зүгээр. Хоёлаа яалаа нэвтрүүлэхдээ яа гэлээ. Бэж баяна ч бас бокс ч шүү дээ. Тийм. Тэ? Хизэнээс хизээ бокс ч юм л гэж юу нэг сонсдог. Тийм 16 онд улсын аврагт орж ирсэн. Одоо нэр нэг сони юм яри. Одоо энэ жүжигэн дээр ингээд нөгөө яг тийм үзэгдэл байгаа байхгүй. Бокс тоглож чаддгүй хүүхэд байгаа байхгүй. Тэгээ гараа эндээ бэр гэдэг. Тэгээ чадахгүй юм шиг байж чадахгүй цаа. Цаанаасаа ингээд гар нь ингээд буруу барьсан байгаа ч гэсэн хөл нь ингээд ороо өсрээд авч аа. Мэргэжлийн онцлог гэж бас байна. Тэгээд бас би бодож байгаа баянаг бас ингээд тий бас оромдоод явдаг гэж би бол бодохгүй байна. Өмнө нь одоо шадар 3 цэрэг гэж жүжигнэр хамт ажилласан. Одоо ингээд соёлын төвөргөнд маш гоё бүрэлдэхүүнтэй намайг дагуулад яваач гэж жүжигэнд хамт тоглож байгаагийн хувьд жүжигчнийхээ хувьд бас айгүй мундаг. Дуучныхаа хувьд мундаг гэдгийг нугасаа Монголын сонсогчд мэднэ. Тэгээд тийм учраас тийм оромцсон гэж бодохгүй байгаа шүү. Баярлалаа. Бас нэг юм сонирхолтой юм ярихад одоо миний хувьд одоо жүжиг яриад эхэлсэн чи бас жүжигээ ярьчих тий. Яг тэгтээ яг нөгөө орох усан шалтгаан малтгаан яриад байгаа шүү дээ тий. Тэг бид хоёр айгуу сонио. Бид хоёрын хамтдаа одоо бид хоёр хосуулж тоглож байгаа байхгүй. Хосуулж тоглох 4 дэх санал. Тий? 4 5 бараг 4. Ер нь аюу олон удаа ингээл асуугаал гэж дэгсэн. Одоо шар гигээд бид хоёр партнер ирсэн ч гэх юм уу тий. Тэгээд одоо ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас нэг нь болсон ч юм уу. Өмнө нь бас нэг өөр киноны санал бас л ихний нөхөр хоёр өөр бас нэг кинон дэр бас дээр үеийн кинон дэр бас ихний нөхөр хоёр. Тэгээ ингээд инэрлэгч бид хоёрыг ингээд идэм байна да. Гэт би бүр дотроо ингээд бодож шít олон удаа таны партнер чи инэрл таны партнер чи инэрл гээд. Тэгээ би яг тусгаар тогтнол үзчихэд гараад маргааш нь над руу одногч залахгүй. Тусгаар тогтнол дээр одногч тоглолцсон. Тэгээд яг тэрий чинь зурагт мөртөр юугаар үзчихэж байгаа ш театраар. Тэгээ маргааш нь залгаад их чинь юу жүжиг хийх чинь ах чинь ийм гээд. Тэгээд гой хоост чи тоглоно үстэй гэдэг жаа байхгүй. Гой ханаа их чи тоглоё үгүй гэж хэлж болохгүй юм шиг ярьдаг. Айгуу тийм гой энерги цацруулж ярьдаг. Тэгээд айгуу гоё юм тэгэл ийм угаасаа мэдрэгддэж штэ ажлын ингээд санал орж ирлээ. Тэгээд танай партнер чи энерги гэлтэж байгаа байхгүй. Тэгэл за одоо цаг нь болсон юм байна да. Тий. Уул нь ихчигч гээл идэг те. Тэгэл яг тайсан дээр гарангуй чинь те хайраа болол явчихна шүү. Тэгэж штэ хайраа болоо жинхнээсээ дурлж байгаа дөрүүд. Инэрлийн хувьд яг анханасаа нэг 3 найз өдргээл яг нийтд ингээд танигдсан яг нэг юм дүрсгүй жоохон охины нэг юм дүрээр танигдсан. Тэгээ одоо бол яг л тэр хэврэл байгаад байгаа учраас ер нь ингээ байгаа наснаасаа ч юм уу эсвэл тиймээс арай нэг залуу дөрөөд ирээд идэг тохиолдол их үгүй юу? Ер нь амар их. Одоо нэг Пра театрын би бол 2 гоё уран бүтээл дээр тоглосон. Тэрэн дээр бас л юм жоохон залуухан байсан. Одоо тэгээд ер нь л ингээд бас ингээл залгаж байгаа хгүй яг үнэн л хэлээ. Тэгэл одно их залгаад хортой гэлтийггүй. Одоо байл л да би ч одоо хиттэй илээ те одоо тий. Бараг 2 нууллаа штэ хичээ гэлээ байхгүй юу? Тэгэл тэгэнгүүт чинь болно яг болно гэл. Тэгээд би нэг яг одоо бүжиглээс хойш угаасаа уран бүтээлд за ороогүй гэж худлаа ярихгүй маань нэг солонгосын кино тоглосон. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон анир чимээгүй тэгээ сайхан тарах твэргээ аваад аюу сайхан үйлчлөө. Тэгээд би жоохон одоо жоохон бандгараа болохоор арай л хортой болохгүй хаа гэдгсэн. Өө тийм байхгүй. Улам харин хортой болоо тий. Ер нь ингээд шууд л одно ихч бол аюу тийм гоё энергитэй л тий. Шууд л тэгээд баг хүчээр штэ ер нь бол тий. Одоо болно яг чам таарна яваад ир гэд. Тэгээ бас ирсний дараа тэгж хэлж үзэж байна. За бүгдээрээ нэг жүжиг хэлтэл жоохон дэглэм мэглэм барих оо гэж гулгуулаад гэж байна. Тэгээд би харган байх эрхтэй энэ жүжигэнд орж ирсэн байгаа. Бити дарамтлаарай гэж. Нэг тийм хөвгөлтэй юм болно. Одоо ингээд нэг юм ментор гэдэг шиг те эсвэл нэг юм урам зориг авдаг гэж ярьдаг шүү те. Төстэй ч юм уу эсвэл одоо миний хувьд гингүү та анх энэ баахыг үздэг байсан гэдэг ч юм уу. Тэгээд тийшээ ингээд орох нэг янз бүрийн юмнуудаа хардаг байсан гих жишээ байдаг. Тэгмээ та хоёрын хувьд одоо тийм одоо ментор маягийн хүмүүс нь хэн байх вэ? Тэгээ бас зөвлөдөг ярьдаг ч юм уу. Баяна эхлэх үү? Та эхлээд. Би бол надад бол зөндөл хүн байгаа.
Би ер нь өөрийгөө тэгж боддог. Хүмүүсээс ингээд нөгөө хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хайж чаддаг хүн гэж боддог. Тэгэхээр одоо тий Монголд 40 олон гоё жүжигчид байгаа. Сарандаа ихчээс ахуулаад одноо ихч маань байна тий. Тэгэл ер нь бүх хүнээс авах юм ихтэй байдаг байхгүй. Тэгээ за энэ тэн дээр нь тусгай, энэ дээр нь тусгай. Яг даган дуурайдаг хүн байхгүй. Гэтэ надад их урам өгдөг. Намайг гуниглсан үед одоо ингээд надтай ярилцдаг. Намайг аягүй чи мундаг шүү гэж надад итгүүлдэг хоёр хүн маань бол нөгөө нэг хүмүүсээ мэддгээр дуу харуулагч Баццэгч жүжигчин тэгээд анх нэмэгч хоёр гэдэг. Жүжигчин анх нэмэгч үү? Нөгөө нэг юун тоглолт нөгөө сериалны үлээ. Одоо зөндөл олон кино тоглосон даа. Анхны нөгөө нэг сериал чи үлээ. Бид гурав хамтдаа хайр иргсэн авар гэдэг сериал хамт тоглосон тийм байх тий. Тийм. Ааха. Чиний хувьд нэг юм галз цогтой гэхээр одоо нэг юм модон чимэг гэх чидэртэй төстэй байна гэж байх уу? Би зүгээр би буруу бодод нь уу? Би одоо тийм хүнтэй өөрийгөө жишж ярих бас арай болоогүй л ах гэж бодож байна. Яг жишгэн цаашаа төстэй байж магадгүй л ах. Гэтэ ер нь бол тэгэл одоогоор бол тэгэл бас хэцүү шттэ ер нь жүжигчний мэргэжил чинь би яг ийм чадна. Би өстэй яг ийм шүү гэл хэлгээд аягүй хэцээхгүй. Яг нэг уран бүтээл дээр очин тэнгууд яг оюутан шиг л ингээл юу ч мэдэхгүй л очиж байгаа юм чинь тэгэл дахиад ихнээс нь боловсруулаад ажиллаад яг нөгөө ажиллаад сурна л гэж байдаг болохоос ш бүх юм ихнээс эхэлдэг болохоор яг ийм юм чадна гэж үзүүлэх боломжгүй мэргэжил юм шиг санагдаад байна. Тэгэхээр нэг байнга шалгалт өгч байгаа юм шиг амар юу тий. Бас тийм ээ тий. Байнгын шалгуулна юм. Нэг юм тэгэл жоохон онцгүй болчихо тэгэл штэ ер нь тэгэл мяа штэ. Бэйүүд зөвхөн жүжигч гэлтгүй нийтээр нь ярьж болно л доо. Ер нь бол бүх зүйлийг яг ингээл хамгийн их яг юм авч сурж мэдэрсэн те хүмүүс бол мэдээж одоо маш олон хүн байгаа шүү дээ. Одоо уран бүтээлч хамтарч ажиллаж исэн сүүсийн багш нар те яг онцлог хэлэнгүүт яг одоо ган очрох шаас л ерөөхдөө чиг те inspiration тэгээд яг одоо тийм гайдууд болон бүх юмнуудыг л авдаг стуун дээр ч тэр жүжигэн дээр ч тэр ер нь клипэн дээр ч тэр ер нь л одоо нэг угаасаа л хамгийн анх одоо нэг бүм таавны ахлагч байсан хүн шүү дээ. Одоо драмын театрын хөтөлбөрийн найруулагч те тэр хүн тэгэл би тэндээс ч одоо ингээл MFTV байна. Манай хэд чинь бүгд яг бид хэд чинь нэг англи нэг продакшн гэж яддаг гэсэн. Monopol гэдэг. Тэгээ манайх чинь тэр дотор маань одоо үгэ, Gangbay, MFTV тэгээ одоо та нартай зүг бас арын альбомд Ascent хийж явж байгаа. Одоо бас нэг залуу байгаа. Тийм. Тэгээд самдаа бидэд ч яг нэг продакшн гэж яддаг гэсэн бол. Сүүст байхдаа л яг нөгөө ах нарыг дуурайгаал те фантастик продакшн шиг болоо молыг л хэдүүлээ гэл. Тэгэл сүүст байхаа нэг 2 дугаар курсээс нийлсэн байт бид нар. Тэгээд бидэд чинь яг ган очрогч тэр 3 жил байгаад тэгээ шигшигдээд ерөөхдөө би хараг 3 жил бэлтгэгдсэн. Тэнд чинь тэгэл яг ном нөгөө нэг юм майн хөгжөөж байгаа юм шиг тэгэл яг л тэнд урлагийн уран бүтээлийн майн явдаг гэсэн. Орой болгон те одоо ингээл энэ бичлэгийг үзтээ чи энийг үзтээ халин ингэн тэрийг ингэж задлаа гэл. Тэгэл тэнд чи ингээл 3 жил сурцсан тий. Тийм болоод ч одоо бид тийм бас одоо өчүүхэн ч гэсэн амжилттай байгаа юм. Бүгд ганцрагчтай холбоотой гэж боддог. Тийә. Одоо жоохон өөр тийшээ ярьж эхлэх үү гэдэг. Тэ. Яг нөгөө ерөнхий асуулттай нөгөө бусдыг дүгнэх, бусдаар дүгнүүлэх гэл одоо тэнгуү чинь олонний өмнө байдаг хүмүүст бол энэ бол илүү их ингээл тархинд нь буудж яддаг ч юм уу, гүү ч юм уу. Гэтэ яг тэгдэг болов уу гэж бодож байгаа. Нөгөө бусдыг ухаантай биш гэл нэг ингээл хүмүүст дүгнэдэг штэ. Тэр мэдрэмжийн талаар та хоёр юу гэж боддог? Эсвэл бас энэ дэр нэмээд өөрөөсөө яг энэ дүгнэлтэнд орчихгүй гэдэг юм айдас байдгүй. Энэ нэг тэник гэдэг ч юм уу, энэ эсвэл уян дайжгүй гэдэг ч юм уу, янз янзын дүгнэлт байдаг шүү дээ. Та нар өөрсдөө хүмүүсийг яаж ингэж ангилж боддгоо, магадгүй хүмүүс боддог л ба. А нөгөө талаар та нар өөрсдөө ийм зүйлд ийм ярианд орчихгүй гэдэг юм айдас нь хэрэг байдаг. Одоо өөрөөхөөрөө байхгүй гэл. Ер нь би бол тэгж боддог. Хүн ер нь жоохон өөрөөсөө өөр хүн шиг ингээд хэсэг ингээд байж хараа дараа нь яг жинхэнэ хүн гарч ирэхээр
одоо нэг үзэж байгаа хүмүүс ч ингээд мэддэг байхгүй мэдэрдэг хүнийг те одоо тэр нэг саяхан юунаас уншсан хэдэн секундтэй ойлонд ингээд анхны ингээд хариу урвалыг мэддэг гэж байгаа байхгүй хүмүүс чинь тэнийг биш шүү дээ одоо иймэрхүү яриа өгж явахад ч юм уу эсвэл нэг ганц сонин удахтай пост шеэрлэхэд ч юм уу ингээд нэг дотор тон энэ яагаад ингэсэн бол гэл ингээд бодоод үлдчихдэг шүү дээ би бол анханасаа нэг жоохон намайг дүгнж ярих тийм боломж өгөөгүй гэх юм уу тийм идэвхтэй биш өөрийгөө зарлдаггүй тэгэл ер нь жоохон кинонд төвлөрөөл тэгэл баг 13 жил Төв аймагт амьдэрсэн юм чи тэгэл яг кинонд ороод яваал ингээл ирээл тийм одоо юунес хол сошиал эдрээс хол байсан тэгээд гарч ирэхээр бол ер нь жоохон өөрөөр байцдаг дараа нь ямар ч юу байхгүй за нэг энэ маань ийм дээ гэд одоо олон жилийн дунджаар жоохон хүмүүс мэддэг юм шиг байгаа тэгэл одоо ер нь олонний танилцах ч аяг өцсөн шүү дээ. Одоо дээр үед одоо жишээ нь жүжигчин байлаа гэхэд те заавал ингээд нийгэмдээ гоё соёлыг түгээж гоё хувцалдаг ёстой тийм байсан. Би одоо жишээ нь нэг тийм гадуур явахтаа зүгээр л би өөрөөр амьдрмаар байгаа байхгүй юу? Ингээд кино минь жүжигчин дээрээ өөр байгаа. Тэнгүүт би жоохон ингээд гадуур жоохон лагер стайлтай те нэг тийм манган биш ингээд явж ангууд хүмүүс ингээд те хараад нэг амар баг таньдагчгүй юу харсан царай вүлээ гэл өнгө амар учиргүй гангалцсан байла. Энэ жүжигчин байна гэд мэддэг ч юм уу. Тэгээд тийгэж яваад өөртөө одоо нэг хүмүүсийн хандлага санаа зовлгүйгээр өөртөө тухтай ингэж явсаар агаад ер нь жоохон ингээд хүмүүс ойлгоцсон гэх юм амар өөрөөрөө байгаагаараа ийм шүү гэд ойлгоцсон болохоор би нэг тийм яриа марианд орвол тэгэл хохин л гэж хэлэндээ өөртөө яг тэгэхээр тийм ярианд орох бол би ингээ өөрөөрөө байж байгаа юм чинь миний өөрөөрөө байгаа нь тийм ярианд орох үндэс болоод би үрдэл хохин гэнэ үстэй одоо муухай зүйл хийвэл тийм тэгэхээр надад нэг тийм давхар яана гэж бодогдоод байдаг юм байдгүй зүгээр л би өөрөөрөө л байт тийм ер нь өөрөөрөө л байдаг сапирсан ч байсан яасан ч байсан тий гоё ч байсан ганган ч байсан тэгээд ер нь би яг үзэл бодол маань болохоор ингээд хүн ялгаж харцдаг хүн дург байхгүй. Тэнгүүд ингээд намайг ингээд гаднаас дүгнээд ангууд би бүр албаар бүр ингээд ганган биш баймаар санагдаад байдаг. Одоо пором дуудангууд одоо ингээд хүмүүс ингээд гангалж очдөг ч гинэ үү те. Тэнгүүд би шууд Төв аймгаас унаад суугаад ороод ирдэг ч гэдэг ч юм уу те. Тэгээд тэр чинь ингээд нэг тийм хүний хандлага хэрвээ тэр хүний гаднаас дүгндэг хүнтэй би бол бас ажилламааргүй шүү дээ. Тэгвэл намайг голцсон дээр байхгүй. Тэгэхээр би бас амар азтай айгу гой хүмүүстэй айгу гой уран бүтээлүүд тоолж чадсан. Тэгээд миний тоос уран бүтээлүүд ер нь л нэг гайгүй амжилттай бодод шүү дээ. Би тэрийг бол Азал гэж боддог. Энэ яг хоёулаа орж байгаа баг анхных уу? Үгүй юу. Тийм шүү дээ. Харин тийм тий. Хоёулаа зүгээр энэ тэнд л зүгээр таарж юмардаг. Үгүй энэ хоёр хүн орж байгаа. Хоёр хүн орж байгаа. Үгүй үгүй шүү. Тийм. Яг нэг 80% нэг эсрэг нэг л дээ. Гэхдээ бол хоёулаа ордог тийм. Аа. Тэгээ нэг нь ярихаар нөгөөх нь ялч сарцчихдээ юм тийм. Үнэлгээ өгөхгүй тийм. Нэг нь ярихаар нөгөөх нь тэгээ нэг их бол катя загнах гэдэг юмсан. Нэг нь ярихаар орос найруулагч тэгдэг нөгөө хүн ингээ яриад ингээд ус тэрдэг өвсөл зарчмал та тэгээд зарим үедээ тэр чинь ингээ нөгөө зүгээр бид бэлтгэлээ гээл энд нэг тийм юм за энд сандал мандал байгаа гэж бодчихонгот энд одоо хоёр хүмүүс текстээ ярьж яхад тийшээ заавал анхаарч тэр болгоныг үнэлж ингэж хамт бай гэдгээ баймт хэлж яадаг тэгээ сая нэрэлгч яриа болгоныг ингээл үнэлэх гэдэг л шүү. Хоёулаа орж даваад нэгэнд нь хариулганд нөгөөтг нь тэр хариултнаас нэм авчихсан юм байна тийм байна гэ тий. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан өмгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Би бол яг жинлүүрийн орд. Тэгээ миний бүх юм жинлүүрийн ордтой хамаатай. Би тэр баланс миний амьдралын төлөөр бол баланс. Жинлүүр чи яадаг вүлээ? Баланс Тийм. Тэгэл би тэр яг хүсэж байгаа юм нэг нь хүсэхгүй байгаа юм ч гэсэн хүсэхгүй байлгаж чадна. Тэгтээ тэмцэрч үлдэг.
тэр болохоор энэ бол бас миний давуу талуудын нэг гэж боддог. За энэ л ярьлаа шүү дээ. Өөрийнхөө байхгүй. Тийм өөрийнхөө шин дүр гаргахгүй гэж олны өмнө те. Гэтэ зарим үед ялчгүй өөрийнхөө байх үе байдаг. Ядаргаатай хүмүүс байдаг шүү дээ. Зургаа ахуулмааргүй байх үе байна надад. Тийм үстэй ямар нэг асуудал болдсон. Тэгээ тэр чи хэлээд тайлбарлаад уучлаарай би өнөөдөр ингэж чадахгүй нэ гэд хэлэнгүүд үгүй гэдэг. Чи бараг чипс дачин гэл ингэ шүү дээ. Тэр хүнд би шууд тэгээ хүртэх ёстой гэл өөх ёстой. Тийм үү хүн тэр хүнээс ийм шүлс энерги харц мэдэрч байгаа да миний гэрлэн бүрхүүл ингээд яаж шít хагараад би энерги болж шít би зөрүүлэл яасан бэ дамл гэж үг нь угаасаа өгөхтэй. Шууд зөрүүлэл баруун зүүн тийм. Тэгэхээр тийм байна. Би тийм гигэл юм ярьчааг үстэй. Тэгтээ би нэг аим сонин гэлмоо шиг болоо тааш. Би чи зэв үедээ аюу зэв шүү. Бас баруун зүүн. Баруун зүүн. Би гэхдээ ер нь аль хүнийг үзий яддггүй заяа. Гэхдээ надтай ингээд яг тулаад амар харцах юм бол би бол тэгээд сайхан хөөрхөн тий баярлаа гэд гоё ийдгээр тэгээд бас алнаа. Тий дараа нь чамаа гэдэг үү? Үгүй дараа нь чамаа биш шүү нүүрэн дээр. Би ерөөс тийм юм хатгалдаг хүн биш байхгүй. Тэгээд би ч ер нь ихний ордныхтаа ер нь жоохон юм яриасаг тэгээд ер нь бол ингээд ууралсан бол ууралснаа хийл чинь. Гэхдээ ёс зүйтэйгээр одоо ойлгож байна. Гашгирж машгираад идэг юм би олон ихэд дургуун. Ийм учраас ингэсэн өөрөө чинь шаардлага ийм байла. Тэнгүүд миний зүгээс энийг өмнө нь хэлсэн. Тэгэхээр би бас өмнө нь ингээд анхандаа ярихдаа л ер нь жоохон юм санаатай байдаг юм шиг ингэж бодоод байгаа. Тэнгүүд тэгсэн мэт гэж байгаа. Тэгвэл би ингэхгүй. Тэгээд хэлсэн байсан. Өөрөө яагаад ингэж байгаа вэ гэдэг юм. Тэгээ эсвэл нэг тийм жинхэнэ найс юм шүү. Бүр ингээд амар одоо жишээ нь одоо бүр нэг 10 жилийн өмнө л ах ингээд нэг одоо кино минон дээр ингээд жоохон лохон байхад ингээд мессеж бичих үе гарна штэ ингээд ямар ч сонирхолгүй ах чинь ингээд хүчээр мессеж бичээд идэг шүн мөн тийм хүмүүс гарч марахаар би шууд ингээд кино групп дээр ирээл согтуу байсан уу дугаар андуурсан уу ийм мессеж ирсэн гэд ингээд олны дунд шууд үзүүлээл ямар ч тийм нөгөө контрол ойлгоогүй юм шиг үү те тийм болохоор би бол бас ингээд айгуу тийм заваан л гэж бодоод байдаг өөрийгөө. Ер нь ингээд өмнөөс нь ингээд бодож төлөвлөөд ингээд шудраг ингээд хэлцдэг. Тэгээд юурээс хадгалж мадгалдаггүй. Гэхдээ ямар нэгэн хүнд уралсан байлаа гэхэд өөртөө тээж авч үлддэг. Тэр чинь бас өөртөө айгуу хортаахгүй. Тэгэхээр ингээд тэр нь сайн да. Энэ гэхдээ тэр нь муу юм байна да гэдэг тэр чигээр ингээд байсан байна нь үлддэг. Хүмүүс бол хамт ажиллаж байгаа хүмүүс л тэгээд жинхэнэ хашрах нь шүү дээ. Надтай юу? Тийм шүн мөн хамаагүй хай бич. Йоо болохгүй шүү дээ. Болохгүй тий. Шууд зарлуулах нь шүү дээ. Тий зарлуулна. Тэгээд шүн ягаад хай гэж юу? Гээл тий. Тэгээд та өөрөө тэгээд та өөрөө шүн биччихлээ уучлаарай гэдэг. Би ч бас айж байгаа юм чи. Одоо ингээд бас ингээд хүнд чи хэцүү штэ яг асуух ажлын шаардлагаар асуух юм байгаа. Гэвчиг одоо энэ хүн чи найз охинтой байна уу, найз охингүй байна уу би мэдэхгүй. Тэнгүүд дээрэс нь тэр хүн харж авах уугүй юм мэдэхгүй. Гэхдээ би ингээд альбис нь тухтай бичиж байгаа байхгүй уучлаарай ийм юм боллоо. Тэгээд ийм асуух хэрэгцээ боллоо. Тийм учраас тэгээд ингээд видео кол хийгээд үлдээчвэл бас айгу муухай штэ. Ер нь бол би чи эмэгтэй хар шүн тэрнтэй яагаад видео кол хийсэн гэдэг. Тэгвэл бас амар муухай штэ. Тэгэж болохоор ингээд бүх юм ингээд мессеж бичиж байгаа байхгүй ингээд уучлаарай орой бичтлээ. Ийм яасан ингэснүү тэгснүү гэдээ асуух юм асуугаад за тэгээд сэрхээрээ ч юм уу боломжтой үед хариу бичээрэй гэд үлдээчихэж байгаа байхгүй. Нэг талаар бас их болгоомжтой хүн байна үү те. Тий ер нь болгоо. Ингэчүүл ингэх юм байна гэл. Тий харин тийм учраас айгу хөгшин сүнстэй л гэж яригддаг л та. Тэгээд намайг зарим хүмүүс хаширж маширсан бол биш үстэй. Хаширсан юм байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол ингээд эргэн тойрны өчнөөл ингээд кейс байгаа. Тэнгүүд ингээд мэдээж хар шөнөөр нэг хүн рүү мессеж бичнэ гэдэг чинь ер нь жоохон юу биш штэ. Одоо юу вэ? Чи яагаад унтаг байгаа гэд би баянаар бичвэл сонир бистэ. Гэхдээ заах чицүү хүн рүү одоо баян. Тэгээд битүүр ч үгүйс нөө манай багшийн ихнэр. Тийм л дээ. Тэнгүүд яг ингээд чицүү өнөөгөө би ингээд бичиж гээд бодонгод бас ингээд бас сонирн баггүй. Хэцүү үгүйс. Тэгээд нэг багт ажиллаж ш тэ. Тэнгүүд хүмүүс юу ч бодох. Ер нь би тэгж өөрийнхөө тухай тийм одоо буруу ойлголттой хүмүүсийг үлдээхгүй л байж чаддаг гэж боддог. Тийм. Яг ингээд тайлбарлал шууд ийл тийм. Таалдахгүй бол хийлээл. Тийм шүү дээ. Чаддаг шүү дээ. Би тэг уурлалтай. Чаддаг л гэж боддог. Тэгээд манай багшийн ихнэр гэргий. Тэгээд би бас энэ хоёрыг бас яг миний мэддэг урлагийн гэр бүлүүдийн бас гоё урлагийн гэр бүлүүдийн нэг гэж боддог. Айгуу гоё чөлөөтэй харилцаатай нэг хүндэлдэг тийм амар гоё эрх чөлөөтэй тийм урлагийн гэр бүл бас гоё штэ урлагийн гэр бүл чинь тийм.
эрх чөлөөтэй нэг хүндэлдэг гэдэг нь юунаас анзаарч байна? Одоо жишээлбэл ерөнхийдөө бол тэгэл одоо энэ арай хувийн болчих юм бол эсвэл нэг хоёр хүүхэдтэй нэг нохойтой байгаа шүү дээ. Тэгэхэд л одоо бид хоёр чинь амьдралынхаа одоо өдрийн ихэнх хувийг жүжигэндээ зарцуулж байна. Ардаас нь нэг ч тийм тийрээ үсэхгүй л байгаа байхгүй. Ер нь бол. Тийм ээ. Тэгэл тэндээс шууд л анзаарч байгаа юм чи. Бас анзаарсан байх шүү. Ухаантай хардаг хүмүүс бол харна шүү дээ. Тэг шүү дээ. Үнэн. Адилхан урлагийн хүмүүс болохоор бас нэг тийм яг тэгэл давуу тал байгаад байна. Ер нь ингээ хамт уран бүтээл хийж хахад ер нь арга гэрийн зүгээс ингээл дарамтлаад хахад жүжигчүүний ингээ хэлцүүд хүртэл амар хэцүү болчихсон. Ямар ч мэрэгчлээ. Хэлэхгүй байсан ч гэсэн ингээ хэлэхгүй байсан ч гэсэн ингээл шууд тэрж байгаа нь мэдэгдээд байдаг байхгүй. Тэгтээ энэ чинь ингээл цаг наргүй ажил өдрийн баг хэдэн цаг ажиллаж чинь мэдээж үзэгчтэй сайхан уран бүтээл хүргэх гэж бид нар чинь тэнд чинь баг амьдарч байгаа шүү дээ. Тийм. Яг энэ дээр ярихад гэхдээ аль нь ч вэ хосууд нэг өөрийнхөө ч юм уу ямар нэг байдлаар байх гэдэг чинь л бас харын нэг хэлбэр шүү дээ тий. Заавч уран бүтээл чид гэхгүй. Ингээл эхлэхэд гэхгүй тий. Аль альныхаа нөгөө нэг ажил карьерийг алаал эхэлж ийн зүгээр анзаардаг байхгүй. Тий. Уучи гэл ингээл эхлэх юм нэг хайрцагт ороод ялчгүй нэг тийм нөлөө байдаг шүү. Тэгэхээр бас хин ажилтаа бол бас бодолцож байгаараа гэж бас хэлмээр. Тий. Итгэдэг байхад л болно шүү дээ. Тий. Энэ асуултан дээр ахаа асуухт одоо ч бид нар орчин цаг цахим ингээл бүгдээрээ л ингээл дагагч магагч гэдэг зүйлийг хүртэл анзаарч хардаг болсон тийм. Дөнгөж саяны ингээл хүмүүсийг дүгнэхтэй гэдэг ч юм уу харахтаа ингээд нөгөө фоллоу хийдэг ч би энэ хүнийг бол фоллоу хийнэ. Энийг анфоллоу хийчих гэдэг ч юм уу тийм. Нэг ингэж нэг цаанаасаа нэг сонин нэг юм ялгуурлалт юм шиг юм тархинд буучдаг шүү дээ. Та хоёр тийм зүйлдээ хэрийг анхаард. Энийг дагая, ийм хүн би даахгүй гэдэг нэг иймэрхүү зүйл цензур нэг автоматар өөрсөж хэрийг ордог одоо бодохоор. Би их ярьж байгаа. За. Би бүр тийм юмд айгүй ач холбогдол өгдөг болчихсон. Би мэдсэн чим. Ингээл стори хийхдээ дублддэг болсон тий. 2 удаа хийгээд үзээд буруу биш байна. Тэгэхээр 2 дахь юм биш байна. Нэг юм яриад байгаа шүү дээ. 3 дахь юм. Тэгээд үнлүү бас ингээ войс явуулахдаа өөрөө наана ярьчаад өөртөө гой сонсогдвол дарж ярьж мэрдэг болсон тийм. Бүр тэгээ фолловерсаа би одоо бараг 27 болгоно тийм. 11 болгоно. Яагаад тэгэхээр би 11,000 дагагчтай юм чинь. Тэгээ 11 пост тийм. Тэгээ 11 тийм. Монгол хүн даахгүй гэдэг ч юм уу тийм. Баяа тиймэрхүү байсан. Тэгээ би Instagram-аа алдаад яг тэр чинь нэг юу одоо Big Life төгөөхийн үеэр байхгүй юу. Тэр үед чинь би яг Instagram-аа алдаад нэг хэсэг чи яг алдсан юм хүмүүс нэг хэсэг хүмүүс алдсан баг. Тэгэхээр би Instagram-ыг яг алдаад нэг 14 хоног Instagram-г явахтайг ойлгосон байхгүй юу вэ? Ямар тэнийг юм бэ те. Би бүр ингээ яг автаад яг орцсон явжсэн ба шүү дээ. Зүгээр эн чинь хэрэглээ. Зүгээр л миний жинхэнэ нэг өөрөөхөө биш үү? Тийм өөрөөхөө биш болж шүү дээ. Одоо тэр хүмүүст таалагдах гэдэг шүү дээ те. Хүссэн юм авахгүй амьдраад шүү дээ. Тэгэхээр тэр бол нэг одоо бол ач холбогдолтой биш тийм байсан учраас алдаад үзчих хэрэгтэй тий. Тэр яг ач холбогдол өгöd байгаа юм а алдаад үзчих юм бол тэр чинь нэх ач холбогдол өгöd байх юм биш юм байна гэдгийг ойлгоно. Гэтэ энд бол одоо хайр сэтгэл гэр бүл ээж аваараагүй бусад зүйл идиумс واخгүй тий. Энд сошиал медиа бол идиумс л гэж үү. Тийм дагаал хармаар байгаа зүйлсээ би бол харна гэж би хамаагүй дагдаг жишээ. Жиний би ч тэндээс айгу хоол хүн гэхгүй. Одоо би нэг Instagram ч юм уу ингээд надад байдаг. Гэхдээ бүр амар хэрэглээл хүн амтныг үзэл дагаад байдаг юм байдаг байхгүй. Одоо чинь баяна та ямар муухай ингээд бүр бүтэн нэг жүжиг тоглосны дараа тэгсэн чи яасан гэдгсэн чи дагаагүй намайг гэд. Тэгээ би баянаг дагаж ирсэн. Тэгээ нэг тийм дагахгүйд нэг тийм ач холбогдол өгдөг. Тэгээ чи Instagram юм нэг баг хэрэглэх юм шиг байна айгу үндэ. Facebook-ыг бол ухдаг төрлийн хүн энэ ингэж ин да тэр тэгж ин да гэд бас нэг зөв талаар нь харах юм бол нэг 10 жилийн хүүхэд ч юм уу ингээл миний найз байж идэг штэ. Тэнгүүт ингээл одоо news feed дээр ингээл гарч ирэл энэ маань ингэж ин да гэл яг тийм л үүрэгтэй юм шиг болохоос биш. Би одоо нэг тийм яг ингээл зорж очиад үзэл ин чи юу юм ингээл дагаж магч исэн тийм тохиолдол баг нэг санахгүй. Дагагч биш бол нэг анхаардаг юм биш. Анхаардаг. Тийм учраас яг хуу манай нөхөр надад нэг пэйж нээж өгсөн. Тэгээ тэр нь айгуу гоё эргээр айгуу гоё хөгжөөд бас нэлээд олон хүмүүс байдаг. Тэр дундаа болохоор би амар гоё юутэй байдаг. Одоо өөрийнхөө байгалаараа сайхан. Тэгээд бид нар чинь төгжрөл мөгжрөл лайв майфигээл жоохон юм хамаагүй одоо тийм зориггүй одоо тийм лайв майв хийдэг байхгүй. Тэгээд манайхан амар дэмждэг. Тэгээд эхлээд яг нэг тийм сүрэг сэтгэлдэлтэй амар тийм ач холбогдол өгдөггүй байсан. Тэгээд одоо бүжиглийн дараанаас нэг айгу хэцүү бүр гинт нэг амар сонир сүрэг хүмүүс нөгөө хүчээр орж иж үзэн ядаж хүчээр орж иж дагчаад амар тийм хүмүүс орж ирээд сүүлийн нэг хэдэн сар айгу блог сураад байгаа. Тэрнээс л айгу эрэг бийчтэй би.
Тийм тий. Өсөө тэрэндээ анхаардаг ч юм биш тий. Тэгээд бас нэг амар идэвхтэй байгаад баян пост оруулаад ингээд идэггүй байхгүй. Гэтэ яг өөрийнхөө хийж аврам бүтээлийг тий ингээд юу яалаа шүү гэд ингээд гаргаж ирээд тийм юмнууд аваад тавина. Уран бүтээлтэй холбоотой заримдаа гоё гэр бүлээр аялж маялал бас тэдэртэйгээ хуваалцах журмаар гэх юм тавьдаг. Бас өөртөө бас нөгөө нэг юу олж үлдэх альбом олж үлдэх маягаар бас тий. Тэгээд тэр чинь бас ингээд нөгөө хэрэгэлдэггүй байгаад нэг итгэл битээр найз биш байсан юм аа хийчих хэлээ. Бүр найз биш заяа. За. Итгэл битээр ингээд нөхөр битээр хоорондоо найз биш. Тэгээд нэг битээр нөгөө хайраа ханаа гэдэг ингээд хамтдаа ингээд зураг авахуулаад дээдгүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ямар ч тийм зураг анхнаасаа хийгээгүй байх чинь бүх бие биенийхээ зургийг устгахжээ. Бараг ихэнхээ нь устгахжээ ч гэх шиг. Тэгээ салсан байна гэх. Нэг хэсэг нэг мэдээ бэлдэх гэж хүмүүс ингээд нөгөө олонний танил хүмүүс юмар яваа. Тэгээд нөгөө зураг нь байхгүй болсон шүү дээ. Энэ яг хоёр салсан байна ч юм уу тийм одоо юм гаргаж ирээд тэгээд тэрийг авах чад битэрийн нэг тийм нэлон байж байгаа салцсан л гэж бодсон юм шиг байна. Нэг хэсэг бас салцсан малцсан гэжээсаа тийм фэйсбүүкийн юмнаас болж. Ер нь ялган биш юм уу те? Битэр чинь бол тэр хүнтэнтэй амар хөвгөлтэй нэлонд байна. Гэхдээ тэрийг заавал бит хоёр нэлон багч руу хараарэ гэдэг байхгүй юу? Тийм шүү дээ те. Нууцтай. Тэ нэг хүнд харуулах юм шаардлага байна. Гэтэ нэг хэсэг чинь яг камер очингоот гэдэг шүү. Камер очингоот ингэдэг хүмүүс бас байдаг шүү. Байдаг. Бэ нэг юм хэлгээл. Залгич юу яа? Залгич. Бид яг нялон нэлэм шүү. Говёрхон шүү дээ тоор яг л гоё шүү дээ. Гэтэ ер нь жоохон юм шудраг бас ингэ дүүцчих байхгүй. Саяны юм дээр та бол шууд хэрэлдчихсэн юм шүү дээ комментэн дээр. Тэгэн шүү дээ хуцаад байл. Ярд. Тэрийг одоо ингэсэн. Тэр би өчигдөр үл уншсан байхгүй тэр юу нэг Монгол Facebook дээр юуж тавьсан яадаг гэсэн байл та. Тэрний доор коммент дээр хэрэлдээ авчихсан. Тэгээд тийм болсон. Хэлнэ шүү дээ. Би бол зүгээр ингээд тэгэхээр тэр мэрийг нэг юм тэгвэл чи энд нэг гэхгүй шүү дээ. Зүгээр ингээл ингээл гэсэн. Тэрийг бас хаяа болмоор байдаг. Ганц юм асууж байна. Одоо ингээд ямар нэгэн ингээд доромжийн ингээд комеди дээр авахаар яг үннээсээ жоохон юм сонин өдрөж сонин болгодог. Тийм тохиол байж байгаа үстэй тийм. байлгүй. Тийм. Би ингэж боддог байхгүй. Зарим ингээд хүмүүс одоо жишээ нь тийм ингээд яриа өгч сууж байхдаа ихэвчлэн дандаа тэгж хэлдэг. Би бол тоохоо ойлцсон ингээд тархлаатай болсон гэдэг. Гэхдээ яг үнэндээ ингээд яг тэр хүмүүст ингээд уулзаад ингээд тэгэхээр хүн л юм чи ингээд гониглаа тухайн өдөр нь ингээд жоохон муухай санагдаад зарим нь уйлаад тэгсэр нэ тэрийг муугаа үзүүлэхгүй тулд ингээд би зүгээрээ л тоодгүй л гэдэг байхгүй. Тэгээд тэгж хэлэхгүй байвал зүгээр юм шиг. Үгүй яг нэг бүр ихмих ирээд идэг нэг үе байдаг байсан. Тэгэхээр бол яг автоматар ингээ мартдаг байсан л та. Энийг би юу бодож яхаа юм ч юм уу тий. Тэгтээ бас хугацаа ордог шүү дээ. Хугацаа ороод ингээл сайхан болж штэ бүхэн. Ингээл одоо ямар нэг алдаа дутагдсан байхгүй гаргацсан дээ. Тэгээ бас үзэгчдэд хэлэх хэрэгтэй байхгүй. Одоо ингээл одоо хүснээрээ доромжлдог болж чиний хүүхэд чинь ингэж гэж ах шиг. Би одоо энэ тийм амар хэрүүлийн коммент уншихаар ингээд үг гэдэг чинь амар амтай шүү, өөрт нь ирдэ шүү. Бид нэр одоо жишээ нь олонний танил хүмүүсийг хараалаа гэхэд бид нэр ингээл тоохгүй угаасаа ингээд миний хандлт төсөж байгаа гэх тийм амар обч юм бэдгүй шүү. Бас шаналж мандалдээ шүү. Та нар бас нэг бодолтойхоо шиг юм гаргадаггүй гэж байгаа. Тэрийг бас өөр юм даа тий. Бодолцож байгаараа хүн юм чинь зүр сэтгэлтэй юм чинь амар эвгүй болдсон шүү дээ. Тэгшин ч гэсэн бичин л дээ. Бичин тийм яг уу яг тэмцэлдэг гэж хэлэх ёстой. Тэгтээ яг тэ тэгээд одоо тий. Яг уу тэгжил байж гэж байна. Тэгвэл одоо энэ комент дахиад ярьлаа гэдэг шүү за. За болоо. Юм комент зөндөө ярьсан юм уу? Тэгээ нэг зочин чинь ихэнх нь энэ чинь олонний танил хүмүүс орж ирж байгаа. Тэгээ яг нэг сэдв гэхээр нөгөөдөл чинь нэг автоматар орчд юм шиг. Тэгвэл энд нөгөө нэг бас богшцсон л байд юм шиг байна. Харин тийм учраас амар хүчтэй хаац дээ тий. Тэгэхээр ихэнх нь ярьж байгаа яг ийшээ ингээд асууггүй байх төрөл орчдөг тохиол байдаг хөөхгүй. Тэгэхээр нөгөө ихэнхт нь яг тархинд нь бас комент гэдэг зүйл байгаад байгаа байхгүй тий. Хитрхээ эргэшээд ирэхээр бас хэцүү. Дундуур нь нэг тим ороод ирэхээр автоматар шууд уурлах гэдэг ус байдаг шүү. Тэгэхээр яг манай багш шилдэг л байсан л да. Чамаа магтаж гинэ гэдэг чинь чи айгүй муулуулж байгаа тэг ялгаа байхгүй шүү. Бараг муул чи тэрийгэ даах ачаа чинь л улам хүндэрж байгаа. Магтаж гинэ гэдэг чинь чамаа алж байгаа л гэсэн үг. Тэгэхээр өндрөөс унуваа гэдэг үг чи бас учиртай юм шүү. Тэгэл нэг магтаалыг би бол гэж авдагчгүй, муулж байгааг ч гэж авдагчгүй. А тэгтээ яг тэр дунд бол яг ингээд зөндөө олон гоё юмнууд байна шүү дээ. Энэ дууг чинь сонсоод би ингээд бага насныхаа травмагаас саллаа.
эсвэл одоо найз охноос авсан байсан драмагаас саллаа. Бараг л үхэхэд бэлэн байхад би энэ маань аварлаа гэж бичэнтэй. Тэгэл окей миний уран бүтээл хань болж чадж байгаа юм байна. Зорилгоо биелүүлсэн юм байна. Тэрнээс бид эдгээр таалагдах гэж. Тийм үстэй. Бүр гоё ингэж таалагдах гэж юм юу эдгээрт хань болох гэж. Тийм үстэй. Тэрүүгээрээ дуу хоолойгоор өөрийнхөө эрх хэрэгчдийг эдлэх гэж л гаргаж байгаа зүйл учраас зарим тийм урмын комментуудад бол айгуу туртай байдаг. Анхандаа манай хамтлагч битээр машиндаа сууж байгаа л анхны хэдэн дуунуудыг үзэл шууд хариулдаг битээр зүгтээ сууж уншаал ямар тэнэг царайтай гинэ мэ. Энэ юу гэнэ? Энэ уралцсан зузаан байна гэдэг шиг тэнэг хоёр бистан гинэ матч гэх. Ойлоо яг тэгэл явчихдаг байсан шүү дээ. Шууд хариулаад яг тэр дороо гаргаал тэ эрэгтэй хөлтөж яах вэ гайгүй. Одоо ингээд би хамгийн их одоо фанаттай хамтлагийн гишүүнээс яг фанатуудын өмнө балаа юм л асуух гэж юм л да. Тий комментэнд би сурцсан болохоор тий одоо ингээл gang bay одоо ингээ бүгдрэл инэрлийн шавнар гэж явдаг шүү дээ. Үнэн биз дээ ер нь. Үнэн. Тий оппозитийн инэрлийн шавнар gang bay one day bo гэл тий. Тэнгүүд одоо энэ чи ингээд сонсогч нар янз бүрээр ингээл категорилоод шүү дээ. Тэнгүүд gang bay болохоор юм нийтийн дуу шиг хамтлаг гэдэг ч юм уу тий. Олон төмнийх орчин үеийг биш гэдэг ч юм уу янз бүрээр ярьдаг. Тэгээд энэ дээр комментиг яаж хүлээж авдаг вэ? Мэдгүй одоо тэгээд тэр анхандаа тэгээд угаасаа нөгөө нэг ингээд энэ нэг аягыг чи хараад ингээд айгүй юм хэлэх үг олдохгүй ангууд нь энэ тэг хүн чи юм хэлмээр байдаг байхгүй тий тэгээд ингээд амар гоё аяг байлаа гэж бодъё л доо тий амар гоё аяг байлаа тэгээд ингээд хэлэх юм олдохгүй ангууд энэ дээд л онгорхоо юм биш тэл гэж хэлж байгаатай адилхан гэж хүлээж авдаг тий тэрнээс нэг ачаал бүгд тий угаасаа л бит хоёр анх тэгж бит хоёрын таагдаг угаасаа ямар байсан тий ямар уран бүтээл хийх үү яах вэ гэдэг байсан тий шинэ үеийн guys гэл баг тэгж ярьж мэрдэг байсан эсвэл одоо өөр юу гэдэг чинь тий яг нь тэр тухайн үеийнхаа нөгөө хүүхдүүдийн л нэг тийм гаргасан юу ах гэж би бодод байдаг шүү. Тэгэхдээ тэгэл ялчгүй хүн алийг их сонсч ийн гэдэг чинь тэгэл харагддаг шүү дээ тий тэгтээ тэгээд угаасаа мэдж байгаа хөө маа сонсогч нар одоо тэг ойлгоцсон байна. Би гангаатай ярилцж ирсэн л да. Тэгээ гангаа болохоор энэ дэр тийм зүйл сонсоод анхандаа аягүй хэцүү үйдэг гэсэн гэж зүгээр ярьжсэн. Тэгээ дэрийг би яах ёстой юм өөрчлөгдөх ёстой мó гэж олон зүйл боддог байж хаад болсон гэж зүгээр ярьжсэн. Тэгээ яг энийг асууцсан зүгээр ахгүй зүгээр л асуусчихсан. Тэ. Чиний хувьд хөгжим ер нь хэрэг сонсдог уу инэрлээ? Бүгдийг сонссон шүү дээ. Бүх төрлөөс нь сонссон шүү дээ. Гэтэ нэг хүнд нэг сонсдог үе гэж байдаг юм шиг. Тэгээд нэг сонсгоо болцсон үе гэж байдаг юм шиг. Тэгэхээр ардаас нь за гоцроод байна уу да гэд нэхэд сонсдог нэг үе. Гоцроод байна уу да гэдэг дээр явж байна. Тий, гоцроод байна уу да гэдэг дээр явж байгаа. Тэгээ манай үеийнхэн ч ер нь бүгдийг сонсдог тоо тий. Тийм бүгдийг. Гэхдээ нэрэл гэтээ нэрээ нэг өөрсдөө нэг залуугаар бодоод тоцроод байна уу да гэд хүчээр бүгдийг сонсох уу сая байдаг байсан шүү. Байсан. Тэгээд хамгийн гол юм байхгүй. Эдгээр ч юм бол ингээд сонголтоор сонсож байхгүй. Би панк рок сонсмоор байна. Би хипхоп сонсмоор байна. Би тэрийг сонсмоор байна. Одоо тий ингээд интернетээр ухаал амьдрал уран бүтээлийн мэдээл тий. Тэнгүүтээ ингээд юу яаж магаал одоо YouTube-ээр ингээд хүссэн үедээ сонсож байгаа байхгүй. Бид нар бол зүгээр хүчээр MTV биднэрт өгдөг гэсэн байхгүй. Одоо MTV-гээр гарч байгааг нь л үздэг. Энийг сонсдог. Байгааг нь л MTV л үздэг байлаа шүү дээ. Тэгээд бүр Орсын MTV-ний хэсэг бүр одоо л үздэг. Бага Орос дуу сонсоо. Бага Орос дуу сонсоо. Тэгээд тийм ер нь бол тэгэл хүчээр л тийм байсан болохоор тэгэл одоо тэрэндээ тассан юм уу? Ер нь гоё санагдвал төрөл бүрийн жанр, бүх төрлийн бүх хил дээр сонс Япон солонгос. Үнэ. Хүчээр одоогийн шиг нэрээ сонголт ховор хийсэн шүү. Ховор. Би тэр баахан дээр юм үсгээ бодож байгаа. Гэтэ өөрөө жоохон бас орчин үеийн дээр үе юм шүү. Би бас тийж бодоод байгаа шүү дээ. Үгүй яг тэр нэг хийдэг ажилласаа л болж байгаа шүү. Тэгэл идэртэй чинь нийлээл давхиж байгаа юм чинь. Тэгэл идрийн юу ярьж байгааг бүгдийг сонсоод хаах уух гээл тэгээ. Тийм учраас тэр нь нөлөөлдөг баг. Магадгүй. Тэгээ. Одоо ингээд орчин үеийг байхгүй гэж цаг хугацаатайгаа хөл нийлүүлэхгүй гэж ярьдаг шүү дээ. Одоо хоёулаа жишээ нь чи сая ярьлаа шүү. Ялгаатай юм гарч ийн чи арай орчин үеийг байх гэдэг ч юм уу те. Тийм тэгэхээр энэ жишээг амьдралын хэв маяг янз бүрийн зүйлтэй л холбож ярьдаг бах те. Чи ингээд энэ балансыг яг юу гэж боддог цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй энэ юу нөлөөлж ийнгүй би угаасаа ийм хүн эсвэл
одоо мэдгүй одоо юу гэдэг. Чи зүгээр нэг тайлбарлаа. Мэдгүй би ер нь юмыг амар их сонирхдаг. Ер нь бүх төрлийн бүх юмыг сонирхдаг. Одоо ингээд хинтээч одоо ярьсан ч нэг ярьцдаг ч юм уу тий. Уул яриул тий. Эврестийн ойрглын одоо өхлийн тавцан мавцан ярьцдаг ч юм уу тий. Гэх мэтчлэн бүх төрлөөр ярьж чадна. Гэхдээ надад нэг юм байдаг. Нэг хүн хэлж ирсэн. Яг хин гэдэг юм би санахгүй байна. Чи ийм юм мэдгүй байх та. Ийм мэдгүй байх та. Одоо ийм юм мэдвэл ийм юм мэдгүй болно. Ийм юм мэддэг болвол ийм юм мэдгүй юм шиг санагдана. Ийм ихийг мэдвэл тийм их юм мэдгүй юм шиг санагдана гэж хэлчихсэн. Тэр л үнэ гэж би боддог. Одоо чи ямар төрлийн мэдээлэл цуглуулмаар байна? Зүгээр л би бусдаас дутчихгүй гэж тэгч айгу тэнэг байхгүй. Зүгээр л яг ингээд энэ баланс юу ч их мэдсэн, тийм их хэмжээний мэдхгүй л учраас тэрэнд нэг тийм ач холбогдол өгдөг. Одоо нэг хоцорж байгаа дооч гэдэг юм уу те. Үнэхээр гоё дуу байвал бас сонсч штэ. Тэгэхгүй ингээд би тэрийг мэдхгүй юм. Би очиод тэрийг мэдэх ёстой гэж бол яадаг. Тэгсээр нэ би бас айгүй сониуч учраас айгүй олон төрлийн юм ингээд мэдхгүй бол мэдхгүй гэж хэлж байгаа. Түрүү нөгөө нэг анх асуудаг асуултан дээр чи энэ давхар явсан байсан. Чи сая яг тэрэнд хариулчихлаа гэж би бас бодоод байгаа. Нөгөө нэг мэдхгүй гэдгээс санаа зовдөг. Эсвэл хүн намайг ухаан муутай эсвэл иймэрхүү мэдлэг муу гэж бодчихгүй гэдгээс санаа зовоод янз янзын мэдлэгийг цуглуулах гал тэрнээсээ нөгөө нэг оромцоглол улам ингээд нэг ороо босгоо болдог шүү дээ хүмүүс тийм хүмүүс зөндөө байдаг тийм тэгэхээр яг чиний хэлдэг зөв л гэж бодож ийм байхад энийг мэдэхгүй гээл тийм тэр зүгээр мэдэхгүй бол мэдэхгүй шүү дээ тийм тэгэхээр мэдэхгүй бол мэдэхгүй шүү дээ тийм тэгвэл тэнд нөгөө өөрийнхөө бус царайлал лаг царайлах гэх тийм бороо баахан мэдээлэл цуглуулсан. Тэгэхээр чинь тэгээд онгойтой шүү дээ. Мэддэг хүн сууж ирэл аюу муухай шүү дээ. Оо тийм шүү дээ. Чиги ярьж байгаад баригддаг хүмүүс байдаг шүү. Тийм юу гэлээд нөгөө тэдэн жил чинь тэд байдаг шүү дээ гэдэг чи юу гэлээ. За хүн болохгүй. Одоо хүмүүс тэрүү гэж тэрүү гэж чи тийм. Ерөнхийдөө мартаж юм мэдхгүй тэр юм зарим мартах ёстой юмнуудыг мартаж чаддаг хүмүүс ч урт насалдаг гэж шүү. Ийм тэгээд яваад ах юм бол тэр чинь болдгоо гэж мартаж хүний энэ таригч угаасаа л хідэн нөгөө нэг ямар одоо нөгөө нэг терабайт гэдэг шиг бас нэг тусдаа ямар нэршилтэй вэ? Бас л ийм хадгалах том сав байгаа шүү дээ энэ чинь тийм. Тэг багтаамж байгаа шүү дээ ер нь. Нэг юм сонсч ирсэн юм байна. Аз жаргалтай эмэгтэй бас нөгөө саяных шиг хамаагүй ярьдаг гинэ. Нөгөө нэг гэр бүлт нь бүх юм аз жаргалтай байдаг учраас бүх хүн юу ч ярьж исэн дэмжээд үжидэг болохоор нөхөр мөхрөнтэй тэнгуут нөгөө нэг сошиал дээр гарч ирээд хамаагүй ярихгүй юу? Нөгөө мэдхгүй юм мэддэг юм шиг нөгөө саяны. Тэгэхээр тэр чинь бас нэг аз жаргалтай эмэгтэй жаргал гинэ. Бас. Тий. Гэр бүлдээ өөрийнхөө ханд бол хөөрхөн сайхан. Нөхөртэй хайрлагдсан эмэгтэй дураараа байдаг гэдэг байхгүй юу? Тий. Тэнгуутнес чигээр ярьж байхгүй. Тий. Тэгвэл мань мэдчих бол хараад аах юу гэнэ энэ чигээл. Гэхдээ тэр чинь бол гендер ялгаа гарч байхгүй. Эхнэртэй хайрлагдаг, тэнэг ярьдаг залуу гарч ирсэн бол тэр яг болох бол тэнэг залуу гараад. Тэгэж штэ. Тэгээ карьер нь дуусна юм шиг. Харин тий амар хэцүү. Гендер ялгаа чи нэ хэрэгтэй болж төрсөндөө нэг хэцүү хэцүү би төрснийг хэцүү юм байхгүй гол тий. Тэр хэцүү байхгүй тий. Чи битээр хэцүү ярихгүй хаа гэдэг. За Эдэн подкаст маань та бүхэнд хэсэг хугацааны дараа үргэлжлэх хүрэх болно. Эдэн подкастыг та бүхэнд Dickies брэнд үзүүлж байна. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Эдэн подкаст та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Эдэн подкаст гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Эдэн подкаст та бүхэндээ үргэлжлэн хурж байна. Өнөөдөр манай студид Баяна, Энэрл хоёр хүрэлцэн ирсэн байгаа. Түрүүн гэхдээ нөө инэрлэлтэй завсарлагаанаар хальт буу хаалж илээ л да. Тэг яг хөө тэгээ энийг зүгээр
сонин болго зүгээр асуугаа дахиад ярьчих гэж бодчих. Би яг ийм аав ээж эсвэл өвөө эмээ гэл ямар нэг урлагийн хүн нэр алдартай хүн гэл байдаг штэ. Тэнгүүд өөрөө бол тэр хүмүүсийн нэг ямар хүний ач вэ гэдэг чи хүмүүс мэдж байгаа тий. Тэгэхээр анханасаа энэ мэрэгжил сонгосон үнтэй холбоотой. Хоёрдугаар тэгэхээр нөгөө нэг юм болгоомж байдаг л та зүгээр надад байдаг. Сүүлдээ нөгөө нэг энэ сая комент гэдэг шиг л за би нөгөө ийм хүний хүүхэд эсвэл ийм хүний ач гэдгээ баг нуумар санагддаг байхгүй. Амар ядаргаатай санагдал чи ийм л учраас ингэ явж гин гэдэг ч юм уу те. Зүгээр заримдаа бухимдал төрөх юм байдагс одоо тэгдэг л те. Чиний хувьд энийг санаа зовох нуух зүйл хэрэг байдаг гэсэн. Би өөр нь оюутан байхдаа тэгж амар хийлж мэлдэг байсан. Тэгээд би оюутны 2 дугаар курстэй нэг драмын театрын жүжигэнд туслах төр бүтээчихсэн байхгүй нэг муур болж байсан. Тэгээд тэгж яхад яг ганц зэгч мэддэг байсан. Тэгээд ягаад ч юм төгсөөд тэгээд Төв аймгийн театрт байжгаад муу заавахад ганц зэгч зарлж тарсан байхгүй. Тэгээд ганц зэгч ингээд ийм мундаг хүний даштаа гэ тэ олны мэдхээр хөхөөгийн ингээд дач охин ингээд өнөдр шагнал авж гинэ гэтгээд тэгээд яг тэр үед бас нөгөө үзэгчдийн судалд гүр азаргаа байсан. Тэгээд яг тэр наадам дээр жоохон дараа нь ингээд шагнал мангал гардуулах завсраар нь гарч ирээд ингээд надад зориулаад шүлэг 4 мөрт уншиж уншаад тэгээ нөгөө анх удаа мэдсэн. Тэгээд яасангаа ингээд мэдээж үеийн одоо таньж мэддэг л хүн байсан болохоор их баярлсан баг. Тэгээд тийм шүлэг мөлөг бичээд нэг анх удаа тэгж зарлагдчихсэн. Тэрнээс бол ерөнхийдөө жоохон нууя гэж бодож ирсэн. Яа тэгэхээр би нэгэнт жүжигчний мэргэжил сонгоод тэгээд би тэр хүний яг би юу чадхаа мэдэхгүйсэн байхгүй. Яг сайн жүжигчин болох уу, муу жүжигчин болох уу. Тэгээд нэг амар сонин жүжигчин багийн олчулаас тэр хүний ач мачгээ хэлж заавал тийм өндөр нэрийг шороотоо утгаад яах вэ гэж бодож байгаа. Тэгээд батлахын төлөө бас хичээн штэ хүн чинь. Тэгээд одоо болохоор бас ингээд хүмүүс мэддэг болцоо. Одоо ер нь жоохон тайван байгаа. Гэхдээ нөгөө алдаа гарахгүй юмсан гэдэг тийм бодол бол байгаа. Тэгээд түрүүн бас нөгөө асуултуудаар яригадад байсан шүү дээ. Яагаад ийм амар болгоомжтой ийм санаатай ч байсан юм уу нэг тийм байгаад байсан бэ гэдгийг яг одоо ингээд ярианы туршид бодож хаад ер нь тэрнээс л болсон. Одоо муу хэлүүлэхгүй мэдээж сайн жүжигчин байсан болохоор ийм одоо ингээд өндөр дүрхийг л хичээсэн. Энэ дарамт уу? Ер нь нэг таалын амар их том дарамт шүү дээ. Хэрвээ би ингээд жүжигчин аавж манай удам дурлагын хүн байхгүй гэтэл бас ингээд айгу дураараа байж бас болох байсан байгаа байхгүй. Тэр чин төлөвшлийн үе шүү дээ 18 нас гэдэг чинь тий дөнгөж мэрэгжил сонгогдоод тэгэл мэрэгжил ч гэсэн ерөнхийдөө ингээд сонгогдоод яваал яана гэл тийм байх үедээ бол шууд давхар ачаа шиг дарамтчил санагдсан. Тэгээд бас дээрэс нөгөө ард айгу хүлээлэг байгаа. Өөр одоо жүжигчин хүн байхгүй. Намайг л одоо сайн болно гэд ингээд ард ингээд хамаатан садан багш. Тэгээ нэг жижигхэн юмд гарангуут бөөнөрөө тедэн цагаас гарна гэж гэж үзэх жишээний. Тэр чин дарамт штэ. Ер нь бол тийм. Тэгээ би одоо ч гэсэн ерөнхийдөө жоохон хариуцлагатай байхыг бас тий нэг амар муу хэлүүлчихгүй юмсан тэр хүний нэрийг гэж боддог. Бас тийм. Тэгээд яг нэг амар сони юм мэдэрчсэн манай уучин соёлын тэргүүний ажилтнч биш байхгүй. Тэгээд аваагүй ямар ч гавьяа шагналгүй. Тэгтээ амар мундаг жүжигчин байдаг тийм байхгүй. Тэгээд би 2019 онд би яг бүхэл бүтэн 9 жил театрт тасралтгүй ажилласны одоо хүч хөдөлмөрөөрөө соёлын тэргүүний ажилд авч ирсэн байхгүй 19 онд. Тэгээд би авчаад тэгэд нэг сони ингээ гэртээ ирчихэд манад гэртээ өвөг маань зураг байдаг л да. Тэгээд нэг тийм авж өгж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн. Минийх гэж юусоо бодоагүй нэг тийм аавж өгж байгаа юм шиг тэгээд нэг жоохон сонирн болж ирсэн. Энэ шагнал гэснээс нэг шагнал ярьсан юм чинь тий. Тэгээ бид нар чинь ер нь шинэ залуу үеийнхэн л гэж явна тий. Бэй бол бүр залуу үе. Тэгээд саяны энэ төрийн янз бүрийн шагналын талаар та хоёрын бодол ямар байдаг? Одоо ингээл залуу үед бол баг хэрэггүй гэж яриад өнгөрсөн үеийн одоо өнгөрсөн нийгмийн одоо 90-ад оны 90-с өмнөх оны үеийн л нэг юм үлдэгдэл нэг юм зүйл бидэрт ийм зүйл хэрэггүй гэж ярих уу байтал нөгөө тал нь хэрэгтэй гэж ярих уу энэ ч байдаг тий. Тэнгүүд одоо эн чинь нэг 2 хуваагдаад байдаг тий. Тэгээд ярьцсан хэрнээ энэ шагналаар яадаг гэж ярьсан хүмүүс нь дараа нь нэгэн шагнал авахар энэ муу авчлаа. Энэ авах ёсгүй байсан гэдэг ч юм уу ингээл нэг юм мөнхийн маргаан гардаг тий. Энэ шагналын талаар ер нь та хоёрын бодол хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу заавал шаардлагатай юм уу шаардлагагүй юм уу гэдэг ч юм уу те соёлын тэргүүний ажилтан гавьяат жүжигчин одоо нөгөө төрийн сойрхолт гэж явдаг шүү дээ. Шаардлагатай юу?
ямар тач би бол авч явахдаа хилцсэн шүү дээ соёлын тэргүүний ажилдаа авч явахдаа. Өтөрчүүд хамгийн залуу соёлын тэргүүний ажилт юм байл шүү дээ. Автобусанд өнгөө суудаг гэсэн шүү дээ. А тийм байлээ. Тийм. Автобусанд өнгөө суудаг гэсэн. Тэгэхээр үгүй эн чинь нэг бас ингэж инээдэн юм ч гэсэн эн чинь бас улсын нийтийн тээвэрт өнгөө зөрчих эрхийг бас улс бэлгэлж шүү дээ. Тэгэхээр энэ бас улс ингэр цоолох уламжлал бол ялангуяа манай улсад бол сайн дээр үедээ ч гэсэн сайн аравтаа ахалж чадсан хүн шагнуулдаг л байсан. Энэ бол угаасаа л уламжлалт ийм л юм. Манай тогтолцоо тийм чинь тэгээд улс ингэр цоолвол тэрийг голохгүй авах хэрэгтэй. Цоолохгүй байвал намайг цоолохгүй байх гэж гонгох хэрэггүй л гэж боддог. Цаг нэр бол угаасаа л аавн тэгэхээр тэрийг голох хэрэггүй авах л ёстой. Энэ тэгэхээр ер нь шаардлагатай зүйл үү те. Угаасаа энэ чинь тэгээд биднээс өмнө байсан л зүйл юм чинь тийм үстэй. Энийг нэг таслан зогсоохгүй. Энэ шаардлагагүй ч гэдэг шаардлага байхгүй, шаардлагатай ч гэж шаардлага байхгүй. Өгсөн ч одоо яг л би баянаа хийвэрэл биш шүү дээ. Өгөхгүй байсан ч би хийвэр байна. Би уран бүтээлч. Гэтэ энийг нэг нь автобусанд суудаг, нэг нь суудаг байж байгаа. Нэгээс бас чи тэгтээ тэрийг авснараа бас тэгж байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг юм зүгээр төмөр биш байгаа байхгүй. Ер нь бол яг өөр өнцгөөс нь харах юм бол тийм үстэй. Тийм байлээ. Би нэг авчаад учиргүй гэхдээ нөгөө нэг пост хийцэн байсан үе байхгүй. Тэр чинь би нөгөө телевизэд хамгийн сүүлд 19 он телевизэд ажиллаж байгаа тэндээсээ гарч ирсэн. Тэгээ телевиз намайг гарахад шагнал болгоод нэг өгч ирсэн. Тэгээ хоол идээ суужсэн чи тайзан дээр дуудаад тэгээ би тэрийг авчаад нөгөө постноосоо ичээд бүхсний кармантэйгээ гараа авчихгүй юу. Тэгээ би яг харж ирсэн энэ ер нь яадаг гэж чи нэрээ автобусан цууд юм билээ. Нэрэл тийм байлээ. Тэгээд чиний хувьд энэ шаардлагагүйгээ хувьд би бас нөгөө санаагаа л ярих гэдэг байна. Яагаад би нэг кинонд айгүй олон кино тоглолтын ханаад соёлын тэргүүний ажилд өгье гэжсэн байхгүй юу. Тэгээ би яг нэг хуулиараа бол яг тасралтгүй ажиллахаар улсын байгууллагад ажиллахаар өгдөг байхгүй юу. Ер нь бол соёлын тэргүүний ажилтны урлагийн байгууллагад ажиллахаар. Тэгээ би бол яг 9 жил ажиллаад авсан. Ер нь бол 7-оос дээш жил гэж явдаг. Тэгэнгүүт би ингээд соёлын тэргүүний ажилтанд бол үнэхээр сэтгэл хангалуун байдаг заяа. Яагаад гэхээр би улсын байгууллагад ажилласан. Яг ажилласан жилээрээ авах ёстой юм авсан юм аа би гэд авсан. Сая гуйж гуйдаж авсан юм аа. Ер нь бол хийсэн хөдөлмөрөөр ултаа татвараа төлөөд одоо тэгээ төрийн байгууллагад ажиллаад тэгээд одоо тэр чин хөдөө орон нутгийн соёлын түгээн гэдэг чинь чухал зүйл шүү дээ. Бид нар чи 2 жил тутамд бүх сумдуудаараа тойрно, тоглоно, хүүхдүүдтэй ойрхон байна, тий урлаг соёл бас түгэж байгаа байхгүй. Тэр болгон хотод орж ирэх юм үзээд тий чадахгүй шүү дээ хөдөөний хүүхдүүд чинь. Тэгэхээр би амар гоё бахархалтай авсан. Гэхдээ яг байхгүй хувьд юм болгон хоёр талтай гэдэг шиг л санагддаг. Одоо жишээ нь өнөөдөр залуу хүн тий над төмөр чи надад хэрэггүй гэсэн хэдий ч гэсэн 60 гараа 70 хүрж явах үедээс та авчихын та гэд бодоод байж хайг үгүйсэхгүй штэ. Авдаг л байж. Тий, авдаг л байж. Тэгэнгүүт одоо ингээд тий өчнөө олон хөдөлмөрлчөөд намайг төр маань үнсэх бахтаа гэ хүлээгээд байж байгаа хичнээн олон настай хүмүүс байгаа. Тий. Тэгээд үнэхээр хөдөлмөрлчөөд яг харддаг юм шиг үлээ. Одоо залуучууд ойлгохгүй болсон ш. Саяны би саяхан алтан гац авсан. Тий. Тэгээд алтан гац авахтаа би бодсон. Эхлээд айгуу шоконд орсон. Одоо ингээд яах вүлээ? Би ч авах илүү. Одоо ингээд бүлийн ороод болгоомжлоо. Одоо ингээд болгоомжлол ахгүй гэд хэлэхээр бас айгүй муухай тий. Авъя гिचгээр бас гээ. Тэгээд надад нэг хүний үг амар нөлөөсөн байхгүй. Тэрний үг гэсэн бэ гэхээр нөгөө аав ээжээ амьд хахад шагнуулаад нэг үзүүлжүүл бас нэг одоо өөрт нь үнцнийг байж болох ч гэсэн миний хүүхд сайн яваа даа гэсэн юм ингээд аав ээжээ баярлуулна штэ мэдээж. Тэгээд мэдээж төрөө хүнддэг юм тийм үү. Тэгээд дээрэс нь бас хамгийн их одоо бодсон юм аав ээжийг аяг бодсон юм. Ингээд бас ингээд шагнуулж шагналах юм харуул миний хоёр аав ээж баярлалаа да гэж ер нь бодсон. Тэгээд бас нэг олон нийтийн дунд амар буруу зүйл түгээгээд идэг нь юу вэ гэхээр одоо чинь би өөрийн жишээн дээр ярьж байгаа шүү. Төрийн ордонд ороод медаль авахад одоо ингээд 2 өдрийн туршид бараг ингээд 2 ээлжээр юу хахад миний ээлжинд одоо нэг 30 гаруй хүн байхад өглөөний ээлж, оройн ээлж гэдэг 60 хэдэн хүн байгаа байхгүй. 2 өдөр гээд тэгэнгүүт тэр өдөр ингээд 120 хүн шагнасан заяа. Одоо ингээд 2 өдөр. Тэгэнгүүт тэн дундаас миний 30 хүн дотор 3 л урлагийн хүн байсан. Тэнгүүт бусд нь 30 нь өөр юуны сахарын хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүт одоо ингээд бид нар авчингууд ингээд энэрл авлаа гэж тийм. Тэнгүүт одоо тэр сайхан буур авлаа гэж ерөөс бичихгүй байхгүй. Тэр ихэнч тоохгүй гэд ингээд бичихгүй ангууд ганцхан л урлагийн хааваад байгаа юм шиг юм болоод байгаа байхгүй. Түр ингээд өгж байгаа шагналаа. Тэгээ би яг тэр үед ингээд бас ингээд хүмүүс шагнал ангууд нэрэл урлагийн хааваад идэм бахта гэж бодсон. Яг өөрөө дотор нь ороод үтсэн хүний хувьд хэлэхэд 2 өдөр 120 хүн шагнаж хахад тэр дундаас одоо та нар мэдж байгаа хэдхэн хүн л
одоо ингээд мэдээ зэдгээр сэвэгдээд тэнгууд ганц хуралгын хаваад байгаа юм шиг бас бодогдтiin байлээ шүү гэж зэн тагш мэтгэлмээ. Тийм нөгөө нэг танил нүүр нь л харагдаад байдаг болохоор идрэл авчлаа гэдэг. Битсэн ч гэсэн тэрийг ингээ хүмүүс ингээ шеэрлж мэрлээд муулахгүй сайлахгүй байгаа байхгүй. Өөр салбарынх нь бол өөр салбар. Тийм. Тэгээл нэг хүн авчхаад доор нь бичдэг шүү дээ. Эрдэмтдээ шагнаач, эмчээ шагнаач. Тийм хангалттай авч байгаа. Эмч тийм тэгээд нисгэгч гэл айгу гой хүн шагнал. Тэгээд бас айгу бахархал төрдөм байлаа гой хөгжим яваад төрийн тэргүү орж ирж мэрэл бас нэг хүн болсных төрийн ордонд орж үзсэндээ баярлсан. Үгүй нэг урлагийн хүмүүсийг тэгтээ нэг юм үзэн яддаг нэг хэсэг бүлэг хүмүүс бас байгаад энэ хизэнээс гараад ирдэг гэсэн тий. Одоо ингээд шагналаа авангууд урлагийнх нь л аваад байна гэл. Бараг энэ улсад урлаг хэрэггүй юм шиг боддог. Энэ улсаас тэгээ урлагийг ч артчих юм бол тэгээд яг үндэ та нар бол маш хэцүү амьдрна гэж би бол бодчих шүү. Тийм шүү дээ. Хилгүүд үли сохрол юм шиг л байдаг шүү дээ. Тэгтээ бас тийм би бол бас тэгж боддоо шүү дээ. Инхэн дотроос л молдог байх гэж боддоо шүү дээ. Би үнийгээ би үнийгээ бас муутлаа комент өөр энэ арга тэр шиг. Энэ арга тэр бишлээ дээ гэл те. Энерж өгсөн гэж байгаа. Тэ өөр хүнийг автагаад завсан чи. Ой, инженерээ шагнаач гэсэн. Өөр Facebook фейк аккаунтаараа. Гэтэ тийм байж магадгүй шүү. Би бол тэгж л угаасаа л тийм л яг урлагийн сургуульд тийм л юм болдог байсан шүү дээ. Угаасаа л. Тийм төрийг идэх түшмэл юу дотроос гэдэг шиг тийм үстэй. Тэгэл яг л тийм л юм болдог байсан шүү. Тэгээ юм болгон бас хоёр талтай. Би бас өмөр мөр. Одоо ингээд урлагийн ингээд дотроо ингээд баг ингээд идэг юм байна гэж хүмүүс бас ойлгож болохгүй. Тийм урлагийн хүмүүс байгаад айгуу сайхан сэтгэлтэй байдаг шүү. Хүний зовлон ойлгодог тий. Яг ингээд юу яаж хахад айгуу мэдрэмжтэй. Тэгээд тусчтэй. Тэгээд ингээд тийм хүмүүс. Яг би биндээ муу санаа гаргадаг хүмүүс байж л байгаа. Гэхдээ би бодохдоо тэгэж боддог юм мэдээч олны нүдэн дээр байгаа юм чинь өөртөө бас заримдаа хариуцлагатай хэрэгтэй байхгүй. Одоо чи нэг үзэн яддаг юм их хвчлэн сонгуул яригддаг шүү дээ тийм ээ. Сонгуулийн судалгаа ярьдаг тий. Тэнгүүд ингээд яг өөрийнхөө ашиг сонирхлын зөрчлийг зохицуулчих л та. Зүгээр урлагаа хийхэд явбал бас тийм гарч ирэхгүй байх магадлал өндөр байгаа байхгүй юу. Тэнгүүд бид нар чинь урлагийнхан тэгээд нэг үхрийн ивэр дөрвөл 1000 үхрийн нэг нь бид нар байна гэдэг шиг л болоод байгаа. Тэгээд л тэрнээс болоод байна шүү дээ тийм. Тэгэхээр бас нөгөө урлагийнхан бид нар өөрсдөө дотроо бол үнэхээр халуун дулаан байдаг. Үнэхээр бинийгаа гэсэн чин сэтгэлтэй тий. Нэгэнд нь ямар нэг юм боллоо гэхэд бүгдээрээ бөөгнөрөөд нэгдээд сайхан тус дэм хүргээ явдаг. Үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс л угаасаа урлагт байж үлдэж чадна. Муухай сэтгэлд бол үнэхээр үлдэж чаддаг байхгүй. Сайн хүн бай гэж ярьдаг шиг. Тэгмүүд яг нэг ганц нэг үйлдэлээ бас ингээд өөрийнхөө тэр байгаа байдалд олны нүдэн дээр байгаа юм чинь тэр хариуцлагаа ухамсарлаад жоохон юу байчвал бас болох юм болов уу гэж бодоод байдаг. Гэхдээ яг нөгөө гарах үр дагавар одоо жишээлбэл одоо би ингэж л боддог юм л да. Одоо урлагийн зам сонгосон сонголт бол угаасаа тэр хүний хийж байгаа сонголт тийм үстэй. Тэгээд тэр угаасаа л энэ хувь тавилан энэ замыг сонгосон. Энд угаасаа л муулдаг, сайлдаг тий. Ямар нэгэн ийм дотор нь юм явдаг. Одоо энэ тоглолт моглолтын байлаар юмнууд та мэдж байгаа шүү дээ. Тийм үү? Одоо ингээл тий. Наануу цаануу муу сайн олон юм байгаа. Энийг гэхдээ өөрсдөө сонгосон бид нэр. Тийм болохоор эндээ хизээж буруу сонгосон хүмүүс өөрсөндөө буруу өгöd хэрэггүй. Гэхдээ бас бусад хүмүүс нь бид нар бол одоо зүгээр л өөр салбартаа харьцуулахад банкны сарын тайлангаа маш сайн тавих гэж байгаа. Одоо банкны нэг ажилтан тий. Эсвэл энэ шалаа маш сайн цэвэрлэх гэж хичээж байгаа. Одоо цэвэрлэгч мэрэгжил тий. Ингээд ийм мэрэгжилдээ л сайн байх гэж хичээж байгаа хүмүүс. Бидний дүгнэгдэх юм нь болохоор зэрэг одоо захирал орж ирээд проектор төсөл сонсчоод энийг худалдаж авъя гэдэг шиг хүмүүс үзээд ингэдэг тэр янзаараа л өөр болохоос ш бид нар бол адилхан л ажиллаа хийж яваа хүмүүс байхгүй юу? Тийм учраас сонгосон зүйлээ муу сайнтай хийж аваа гэдэг тийм муу сайнтай. Гэхдээ бас амныхаа зургаар бүл төсөрчтэй болж болохгүй. Тэгэхээр манайх бол ерөөсөө логик нь тийм л байдаг л да. Эхний 3 комент сайлцсан бол бүгд сайлчин, муулцсан бол дагаа нь муулчдаг баг. Тийм тийм. Энэ бол тийм шүү. Тийм нэ гэх. Тийм яг эхний тэр юмнууд шүү дээ. Яг эхний нэг 3-4 5 сэтгэлдлийг дагж байгаа л даавар дагаал. Нөө инэрчин тим гинэ. Яасагч тим комент үлээ гэдэг шиг. Тийм. Гэнэрэл нэг тим байдаг шүү. Гиснээс бэй чин сингл байхаа болцсон ба шүү дээ. Тийм. Болоод одоо болцсон тийм. Болоод одоо гэд хугацаа хэлчихсэн үгүй юу? Тийм 8 цараа. Нөө аппликейшн хараач. Манайд нэг аппликейшн байдаг амар хөөрхөн. Тэдэн өдөр тэдэн цаг. Одоо үргэлж 233 хонж байна. Оо за. Тэгээ энэ дээр харьцнаа бол нэмэхгүй. Их сайхан
үе дээрээ л юм. Өстө гоо хосын аппликейшнтэй гоё үгээр яваа. Гэтэ юу холзоо харилцаа л та long distance. Холын харилцаа тий. Одоо тэгэхээр ер нь ингээл хүн ер нь хүнтэй суух үгүйгээ яаж шийддэг юм бэ? Ер нь ингээд сэтгэл хөдлөлөөр хандахгүй гэл хайр сэтгэл байдаг шүү дээ. Тэгвэл чи юуг шийдсэн байх вэ? Одоо холыг харцсан уу? Миний насан дээр ч одоо сэтгэл хөдлөлөөр шийдэх хайр дурлалд хандах одоо нас ярих ч бас хэцүү юм л да. Уучлаарай хоёр гэдэг байхгүй. Тэгээ жоохон сериозны хандах үе маань бас ирсэн гэж би өөрөө төлөвшөж байгаа гэж бодож байгаа тий. Бас одоо жоохон болцсон бацаан байхаа болцсон шүү дээ. Сая битэрийн царанаас барыг мим гарахаар байлаа шүү. Гэхдээ тийм тинейж мим гаргачих та гэдэг. Тинейж үед авцсан тий. Тэгэхээр амжилттай яваа эрэгтэй хүний ард мэдээж сайхан ихнэр сайхан эмэгтэй хүн байдаг тий. Тэгээд би яг тийм хүн өөрөөгөө олцсон гэж боддог. Улам мундаг улам амжилттай явна л гэж боддог. За баяр үргээ. Баярлаа. Тий. Хадам ээж мэж дуулцсан юм чи. Баярлаа. Би яг яаж болохгүй ч мэдэхгүй байгаа болохоор чимээгүй л бай. Тий. Гэхдээ яг хоо чинь бас нэг зарлцсан зүгээр гэд тий. Тийм шүү дээ. Ер нь бол тий. Юунаас нуух ямар ч хэрэг. Тийм шүү дээ. Юуг нь зарим хүн нуугаад иддэг. Гэхдээ яг хөтөлтэй нэг манайх ч бас нөгөө хайрын дуучин муу чи манайд бас хайрын дуучин гэдэг утгаараа бас нөгөө октод их сонсно бидний чинь. Тэгээ бас ер нь бол бас нэг тийм дургу байгаа мэдрэмжүүд ирсэн. Одоо сонсогч нар бас хаашаа хүлээж авахгүй гэл тээ. Зохион бичлээ шүү дээ. Тэгээ ерөнхий тиймэрхүү хандлагууд байдаг. Гэхдээ бас манай би чинь нөгөө нэг бас нэг юм хувийн хүмүүсээ цуглуулах гэдэг ингээд нөгөө нэг жоохон тим манайханаа ийшээ ороод ингээд та нартай л гэж хэлж байгаа шүү, мэлж байгаа шүү гэдэг юм broadcast channel mail дээр нэг тиймэрхүү байдаг байхгүй. Тэр хэд маань бол аягүй дуртай, хоёуланд ч хайртай шүү гэл байждаг. Одоо тайцны уран бүтээл тоглолцсон гэд бид манай хоёр ч ороод ирсэн байгаа. Дэлгэцэн уран бүтээлийн талаар жоохон бас ярих гэж бодож байна. Тэ. Чанарын хувьд за одоо 100% гэж үзэх юм бол яг жүжигчин хүмүүс нь дотор нөгөө хүмүүс нь та хоёр яг процентлол Монголын кино урлаг хэдэн хувьд яваа? Чанарын хувьд. Ерөөсөө ойлгосонгүй миний тарих бүр барьж авсангүй яасан гинэ. Монголын кино урлагийн хөгжлийг гадаад орнуудтай харьцуулбал тийм за гадаад орнч бай юу ч яг л өөрийн бодолтой ер нь ингээ бодохоор ерөнхийдөө бол нэг тийм процентлдаг ш. За нэг иймэрхүү байгаа даа нэг 10-аас 6 гэдэг ч юм уу 7 8 гэдэг ч юм уу. Одоо кино хийдэг хүн биш болохоор бас яг тэгэж хийж sorry ахаад нэг яач. Тэнгүүт нэг ийм орж ирсэн хүмүүс дандаа л нөө салбарын хүнээс асуудаг болохоор яг нөгөө нэг өөрсдийнхөө ажлыг ойлгодог болохоор гэдэг утгаар бусдыгаа бодож хариулдаг л да. Тойруулж шууд хариулдаг хүн байдаг болов гэж би гойртохгүй. За би өөрөөсөө өөрийнхөө үзэл бодлоо шууд хариулъя. Би бол жүжигчдийн хувьд Монгол жүжигчдийг муу гэж боддгоо. Үнэхээр сайн байдаг. Одоо ер нь бол манай нэг жүжигчин очиод Холливуудын кинонд тоглоход хаглана л гэж би бол үздэг. Үнэхээр одоо Цэрэн давгаг ингээ Холливуудын кинонд очиод тоглоход бол өстой яаж ингэж жүжиглдэг байна л гэдэг. Тэнгүүт би одоо хоёр гадаадын одоо төсөлд орж исэн. Одоо гадаад одоо багтай Монгол жүжигчдтэй тийм хоёр кинонд орж исэн бохоо. Тэндээс юу ажиглагддаг вэ гэхээр жүжигчин ингээл жүжиглдэг. Бус тиймнүүдийн бүгдийг нь одоо арт, пост, продакшн юу гэдэг тэрийг бүр амар сайн хийдэг байхгүй. Тэнгүүд тэд нэр ингээд жүжигчнээ ингээд амар олон жүжиглүүлээл ингээд нилээ юм болдог заяа бүр ингээд тэнгүүд манайхан чи ингээд те камеранда мөнгөндөө ингээд те аль болох ингээд баг зардлаар хурдан хийхийн тулд ч гэдэг юм уу те тэгэж хийдэг нь л алдаа болчиход байгаа ш. Манайхан ингээд мэрэгчлэн тус бүрдээ сайн байхгүй. Энэ бол ингээд зах зээлийн асуудал, хөрөнгөний асуудал байдаг байхгүй. Заавс тийм шүү. Үнэхээр амар хөрөнгөтэй кино хийх юм бол зүгээр тэр цаашаа кино хийгээд тэр цаашаа бүр ингээд жүжиглэх гээд байгаа байхгүй. Тэнгүүд одоо Германы кинонд ингээд тоглож байгаад бүхэл бүтэн дуу, пост продакшн ингээд ард нь ингээд хийгээд өнгө заслт дээр тавихад жилжингээ юм болж байгаа байхгүй. Тэр чинь зардал байхгүй. Монголд хийж чадна. Үнэхээр чадна. Гэхдээ тэд нэр ихэвчлэн манай нэг дүү хэлжсэн кино хийдэг дүү шүү. Тэр би ингээд машины бизнес эрхэлж байна. Тэгээд урлагт би хайртай. Тэнгүүтээ машинаа зараад мөнгө олоод тэнгүүтээ тэр мөнгөө урлагт өрөөл амьдэрч байна да гэж байгаа байхгүй. Харин тийм яг үндэ хайртай да хийж байгаа байхгүй. Тэнгүүтээ бид нар бас ингээд сайжирж л байгаа. Тэгээд ганц дутагдaltaй юм байдаг. Манайх ингээд зохиолын тал дээр үнэхээр нойлолцсон. Жүжигчдийн текст тэгээд зохиол.
Текст диалог тийм. Үндэ тэрэн дээр бол би станаар амар одоо ингээд нөгөө хүн болгол гадуур кино хийх хүсэж байгаа гэж бодоход зохиол дээр ангадаг байхгүй. Бүр ингээд ангад сангадаг. Тэгээд үнэхээр гоё зохиол бүр ирэл хайгуулдаг. Ер нь зохиол бол ингээд хамгийн хэцүү байгаа. Тийм учраас энэ гадны зохиолыг адапт хийж аваад хийхээр болоод байгаа юм шүү. Хүн үзээд байна уу? Тэгмүүдээ зохиолч байхгүй бас муу нөгөө талаар нь харуул шүү. Зохиолч байхгүй муу зохиол бичээд энэ зохиолч нар муу байна гэж байгаа юм биш. Нөгөө талаар хүмүүс заавал ингээд зохиолч авч яхаар бас ингээд санаа авангуудаа зохиолыг айгүй үнгүүдүүлж байгаа юм байна. Одоо нөгөө зохиол ингээл хийчи амар гоё. Тэнгүүтээ тэр чинь утгатай тексттэй одоо Дармын Батбаяр зохиолууд гэхэд текстийн хард шал өөр үг явж идэг. Тийм гоё нарийн тийм байхгүй болохоор хүмүүст нэг тийм юм элементарны санагдаад байгаа байхгүй. Бас ингээд нэг сонин Монголд байхгүй үйл явдал шиг ч юм уу. Үгэн тоглоом гэдэг шиг нэг өгүүлбэрээр олон утгатай гэдэг шүү. Ялангуяа монголчууд ч өөртөө тэгж ярьдаг тийм далд утгатай ингээд тийм харцаараа ойлголцдог тийм хүмүүс. Та нарын дуушгил юм шүү. Тийм. Тэгэхээр ийм зохиолын тал дээр нэг тийм юм санагдаад идэв надад. Та надад нөгөө нэг юунд ороод ярих ёстой юм шүү. Аргунд. Аргунд подкаст. Аргунд. Шит 5 кино. Хайдын шит. Гүнээрээ. Бас нэг юм яа. За бай. Яр. Үгүй. Байхгүй мó. Үгүй зөв мим гарчлаа сая гэсэн. Тийм. Одоо энэ чинь бас нилээ мимд ордог ороод ирлээ. Үгүй. Би ерөөсөө намайг мим болго гэж хэлээгүй шүү. Ер нь зүгээр баг тэрүүн бол яг тэгэхээр цариул гарсан байхгүй. Би бүр өөрийгөө мэдэрсэн байхгүй. Нэг сан цаг гаргачлаа та гэд хоёлаа ингэж тий. За яхаа тий. Бэйийн хувьд бол өөрөө бас бие дааж кино хийжсэн ийм түүхтэй. Тэрнээс хойш ер нь кинонууд дээр тоглосон. Яг хийгээгүй. За. Тийм. Тэгээд юу штэ. Ер нь хийдэг хүмүүсээр хуваагдсан тий. Одоо нэг үзэгчдийн сэтгэл зүйд тааруулж энийг хийвэл тэр гоё аавна гэдэг хийдэг хүмүүс нэг байна тий. Нэг бол үз тий. Энийг үз өөрийгөө одоо тойл тавиадгийн өмнө чинь өөрөөсөө харах гэд хийдэг хүмүүс нэг байна. Эсвэл одоо ингээд нэг бэлэн одоо дээр үед болж исэн үйл явдлыг авчирж ирж уран сайхны аргаар хийдэг болсон юм. Одоо хийдэг хүмүүсийн тус аргачлал өөр болоод байна л да. Тэгээд энэ бол яг угаасаа кино бол тэр чигтээ бизнес. Одоо бол 200 саятай байсан ч нэг өлегтэй өргөн дэлгэцэн кино хийхэд хэцүү болчиход байна шүү дээ. Уг нь 100 байдаг байсан. Одоо намайг яг оюутан бах 100 таа бол хийчдэг гэсэн. Одоо л 200 таа байсан ч хийхгүй болцсон байна. Тэгэхээр одоо нэг дор хаяж 300 сая төгрөгтэй хийж нэг өргөн дэлгэцэн кинотеатр дээр нээх хэмжээний гоё кино хийгдэхэр болцсон. Тэр нь гэхдээ VFX ороогүй, ямар ч график ороогүй гэсэн үг тийм кино хийсэн. Тэгээд ер нь энэрлэгч хэлдэг зөвлөдөө одоо нэг паразит шиг зохиол бичил хийхэд бол тэр чинь бас нэх амар төсөв шаардахгүй шүү дээ. Ер нь бол тийм үстэй зохиол сайтай кино бол тэгэхээр бас нэг араамдаа жайжгах хэрэгтэй бид нар бол яагаад тэгэхээр одоо хизээж бид нар буудалцахгүй байхгүй. Ер нь бол тийм үстэй. Тэгэхээр бас яг тийм гоё зохиолын тал дээр гэж ярьж байгаа шүү. Одоо маав цаав утга шүү гэдэг үзэнгэртэй гоё кино хийдэг хүмүүс байгаа. Итгэл хийдэг хүмүүс байгаа. Гэхдээ ер нь бас манай одоо кино хэрвээ яг бидний мэддэг кино нөртөөр дунд нь ороод өрсөлдөж гэх юм бол яг тийм одоо зохиол орол өрсөлдөн одоо яг монгол хүний ийм нэг үгний цаадах үг, харцны цаадах харцыг бодож ярьдаг тий 3 хүний дунд ямар асуудал үүсдэг гэдгийг дэлгэрүүлж уран сайхны аргаар гаргуул гоё өрсөлдөх байх гэж боддог. Тэгээд дээрэс нь улс маш их хэмжээний дэмж хэрэгтэй байх гэж боддог. Уг нь том тендер зарлагддаг л да. Би нэг тендер өгж үзчихсэн киноны юунд тэгээд минийхийг бол цаашаа явуулааг байх гэж би бодож байгаа. Тэрэн дээр би ингэсэн олон улсын кино наадад өрсөлдмөр байна. Тэгтээ би одоо монгол хүмүүс олон улсад өрсөлдөд байхдаа ингэж байна. Монголчуудыг одоо болтол хүмүүс модон жорлол баадаг, монгол гэртээ амьдардаг, ээжийнхээ хоолойд одоо нэг сүүлч хийж алдаг гэж бодоод байна. Тэ? Манай одоо энэ үеийн би Ватар ингээ 2 жил Америк руу яваад ирэхэд одоо ингээ фестивал киноны сонирхол кино сонирхогчтой хүмүүстэй ингээл явж байгаа шүү дээ. Тэгэхэд бараг л тийм юм мэдчихэж байгаа хөөхгүй Монгол гэдэнгүүт мэдэхгүй зарим нь тэ. Тэгээд ингээд урлагийн юугаар нь ингээд ярингууд фестивалд оролцож исэн төрлүүд нь хөвчлэн тийм байгаа зү одоо бодоод үзэнгүүт дээр үед болж исэн ийм уламжлалт юмнуудаа хийгээд тэ одоо ингээд гартсан. Тэр нь ингээд мэдээ сонирн байгаа л да. Гэхдээ бид нар ч одоо тэхгүй шүү дээ. Одоо эзэж ээж одоо тэр гэж Монгол гэрт бид нэр тэгж ахуугаа ингэж яахгүйгаа. Тэгэхээр одоо дэлхийдээ хөл нийлүүлэн алхаж байгаа Монгол залуучууд
ямар хөө хэмжээний кино хийдэг вэ? Техник технологийн хөгжлийг яаж ашиглаж чинь? Тэгээ бас тэр нэг одоо тэр зодон болон тулаан молооны төрөвгүүд яг л танахтай адилхан ингэж хийж болно шүү гэдэг утгаар би танилцуулж ингэж гоё кино хиймээр байна. Тэгээд энэ киноны зохиолыг ингэж бичсэн ингээд ерөөхдөө явуулжсэн байхгүй. Тэгэхэд бол тендер бол зарлагдахаас өмнө зарагдсан байдаг гэж би бол сонсон. Тэгтээ үнэн бодлогыг мэдэхгүй. Гэхдээ тийм л байгаа. Тэгэхээр яг нээлттэйгээр тэ маш их төсөвтэй сайн чанарын шүүгдэгтэй юм тендер зарлах хэрэгтэй. Залуучууд хүртэл оролцож болно. Тэгээд одоо ер нь бол кино тэгж л хөгжсөн шүү дээ. Ер нь бол тий одоо ингээл Холливуд юм ч байна уу одоо гадаад л гэж ярьж байгаа шүү дээ. Хэдүүлээ. Тэгээд тэнд байгаа хэдэн оюутнууд нийлээл кино хийхэд тэр нь IMDb-гээс 9.5 аваад явж шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр тэрийг бас тендер зарладаг бол зарласан шиг л зарлах хэрэгтэй. Кинон дээр бол ялангуяа. Энд дэр одоо бидний кино хийчих юм бол нэг зэвсгийн 8 хар тамхины 8 ардаас нь кино бизнесээр 3-т ордог бизнес шүү дээ. Киногоо дагаад улс чөгжин бүх юм хөгжин гэдэг утгаар олон улсын хийлгэж тийм олон улсын хийлгэж шиг хийх хэрэгтэй. Тэгээд бас мундаг хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Манаас тийм үстэй. Гэтэ одоо кино театрын үзэлт ерөнхий буурцсан тий. Монгол кино хэцүү шүү. Одоо нөгөө нэг платформуд их гараад ирсэн болохоор шууд тэндээсээ үзээд байгаа шиг тий. Гэтэ бас кино үзэх соёл гэдэг чинь бас гоё шүү дээ. Тэг хүний болцоонд дураад, тийм болцоонд дураад аваад тэг өргөн дэлгэц гэдэг чинь өөр шүү дээ. Гоё шүү дээ. Тэгээд тэр цагийг зарцуулаад болцоо байж болж чинь эсвэл ээжтэйгээ аавтайгаа тий уулзах цагийг өнгөрөх тэр чинь кинонд очих гэж тэр хоёр хүн цагаа хойлохноо байж цаг зарцуулж байгаа тий өмнө нь хоол идчих чинь ийм амьд харилцаас тэнд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр киноны соёл, театрын соёл бол ялангуяа манай Монгол улсад бол дэлгэрэх хэлсэн гэж яг үнэтгэв. Инэрлээс зүгээр энгийн юм шиг хэрнээ зүгээр асуучаад Шар гэгээ гэдэг кино шүү дээ тийм ээ. Энэ кино маань өөрөө яг хит болсон. Тэгээ одоо л хүмүүс ярьдаг, үздэг ихэнх насныхныг хамарсан ялангуяа эмэгтэй хүмүүс бүр уйлан үзэж байгааг би ойр тойрноос зөндөө харсан тийм. Энэ кино яагаад ингэ массыг хамарсан гэж чи боддгоо юу нөлөөлсөн гэд боддог. Яг өөрөө ингэ киноны доторх хүнээс нь асуух. Би ер нь ингэж л хэлнэ. Ер нь л одоо түрүүжийн Баянагийн ярианаас голгуулаад ороход аливаа нэг уран бүтээл хин нэг найруулагчийн ч юм уу те хийж уран бүтээлчтэй эмзэглэлээс үүсэх хэвээр. Тэнгүүтээ тэр Дармын Батбаярын нэг үхэл миний өмч гэж жүжиг гэдэг байхгүй юу? Жүжигийн зохиол тэрний төгсгөлд нэг жүжигчин хүүхэн ингэж хэлдэг байхгүй юу? Театр ч хонх штэ. Театр яагаад хилгүү болчихвоо? Бид нар энд юм үзүүлэнгүүт хүмүүс тэндээс эмзэглэл аваад, ухаарлал аваад бид нар төрүүлж алах хэвээр. Тэгсэн чинь энэ хонх ингээд хилгүү болчих. Би хилэн олъё гэд өөрийгөө өгчдөг байхгүй. Тэгээд яг тэрэн шиг одоо ингээд киноч вэ, жүжигч вэ хин хүсэмжт үзүүштэй вэ. Тэрийг авахыг зорддог. Хин ямар сэдвэр үзмээр вэ? Тэрийг нүгдэг. Тийм биш уран бүтээлэл илүү хүний ингээд нөгөө зүр сэтгэл төрдөг юм шиг санагддаг байхгүй. Одоо жишээ нь зүгээр л нэг одоо жишээ нь манад өчнөө гоё кинонууд байгаа шүү дээ. Худалдагч охин ч юм уу дэлхийд гарсан. Гэхдээ заавал морь малтай биш тийм үү. Тэгээд чимэг отын жолооч гэдэг юм уу ингээд яг гоё юм тийм эмзэглэл байгаад байгаа байхгүй. Найруулагч яг үзүүлэх гэсэн өөрийн өнцгөр хүмүүст харуулж байгаа тэр юу. Тэрнээс бол өөрийн биш юмнуудыг нийлүүлж хийгээгүй л байгаа байхгүй тэр найруулагч тий. Тэнгүүд яг тийм эмзэглэлийн дагуу хийгдсэн уран бүтээл илүү сайн. Тэгээд хүмүүсийн сэтгэл гаргасны дагуу хүний сэтгэлд хүрдэг юм болов гэж боддогчлан одоо Шар гэгээ киног бол манай ангийн хүүхэд буюу Батэлгэр найруулсан л да. Тэгээд анханасаа тэр зохиол дээрээ өөрөө суусан, кино зохиол өөрөө болгосон, өөрийнхөө эмзэглэлийг тусгасан, тэ тань руу нүүж явна. Үнэхээр хамгийн хайртай кино гэж ярьжсэн. Тэрэн шиг кино хиймээр санагдсан гэд хэлжсэн. Тэгээ ер нь бол энэ зохиол айгүй нуруутай. Хараа зүгээр ингээд хүнээс хүүхд өргөж авчаад тэр хүүхдийн байхгүй болгоно гэдэг л энэ бол асар том байхгүй. Энийг бол Монгол хүн болго ойлгоно. Энийг яанаа л гэж хүлээж авна. Тэгэхээр энэ бол бас цэвэр зохиолын зүйл байгаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь тэрэнд надаас өөр ямар ч хүн тоглосон тэр нөхцөл байдал өөрчлөгдөхгүйсэн байхгүй. Одоо юу гэмдэ одоо сайн жүжигчин байна уу, муу жүжигчин энэ киног лаг болгосон юм бас би биш гэж бод. Нэг юмны тохироо бүрдэн гэж байдаг шүү дээ. Тэгээд хамгийн гол нь тэр хийж бүтээж байгаа хүмүүсийн чин үнэ хүсэл эрмэлзэл байсан байхгүй.
яг тийм ингээд нэг таг гэд нэг юм хийгээд тэнгуут нэг ингээд нэг баг бүрддэг шүү. Тэрнээс бол тэ энэ одоо яагаад байгаа энэ надад таалагдахгүй. Тэгтээ одоо хийчий да гэж мэгэ тэ 7 хоног авчий да гэдэг тиймнээс амар өөрөөсөн байхгүй. Ер нь тэгэл ямар ч мэрэгжилд юун ч тэр хүн ингэ сэтгэлээ зориулаад юм хийчихэд тэр нэг ямар нэг юм дуулгадаг л та. Тэгэнгүүт яг тэр нэг тэр кино бүтээлийг гоё болгоно гэж мөрөөдсөн, хүссэн, итгэсэн ер нь бол баг найруулагч бол тэгж л хэлжсэн энэ гоё болно гэд бүр амар итгэлтэйсэн магадгүй секретийн хуйлч юм билүү те гэж мэгшээ те. Тийм л санагцсан. Ер нь бол айгүй гоё хамт болно бүрдсэн. Тэгээд өрнөхөр сайхан уран бүтээл болсон. Тэгсэн. Тийм. Тэгээд хамгийн гол нь зохиол шүү те. Бараг 50-аас илүү юм. Зохиолын юу байхгүй. Нуруу. Тийм баг шүү. Тийм. Түрүүн энэ л ярьж хахад жүжигчид дотроо халуун нэг гэсэн гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгвэл Бэйийн хувьд яг жүжигчин гэдэг талаас ш одоо нөгөө нэг чиний хамт олон байгаа шүү дээ. Одоо рэпер гэдэг те. Энэ хүмүүс дотроо одоо хэр ийм хамт олонсог нэгэндээ хайртай. За байж байгаа. Би төрүүлээд хариулчих. Би дуучин биш л те. Гэхдээ нэг юм мэрэгжлийн онцлог байдаг байхгүй. Одоо дуучин хүн бол ганцаараа гараа те өөрийгөө гоёо те өөрөө мөнгө олоод өөрөө дуу бичлэг студид очиод өөрөө дуулаад ингээ гаргаж ирээд өөрөө тоглолт хийгээд болдог байхгүй. Жүжигчд хийдэг байхгүй. Жүжигчдэд би ганцаарх нэг хинж биш байхгүй. Хамтдаа юм хийдэг учраас хүссэн хүсээгүй бид нэр би бинийгаа ингэж наалж түшч хамтд зангидаж айгүй хамт олон ч байдаг. А дуучид жоохон хувиа хичээсэн юм шиг санагдаад идэх надаа. Энэ бэ юу? Үгүй би гэж хэлж энэ ч бол хамтлаг штэ. Ер нь бол тэгтээ ингээд нэг тийм өөрийн гэсэн ингээд нэг тийм өөрөө л гэсэн тийм нэг юм ажиглагдаад магадгүй тийм шүү тийм бол тийм. Аа. Нэг юм эго байгаад. Тэр чинь тэгтээ мэрэгжлийн онцлог байхгүй. Тийм байна тийм. Яг л одоо нөгөө нэг номын нуугаад ногоотой шилийн нийтийг өгдөг шүү зүгээр л 10 жилээ төгсөөд их сургууль сурахгүй байжгаад дуу зохиож тий өөрийнхөө одоо нөгөө гунган авьяасаар тий одоо үг хэлэх эрх чөлөө шүү дээ. Ер нь бол юм чинь тий. Тэгээд тэрүүгээрээ яваад ингээд танигдаад өөрийн гэсэн сонсогч нартай болоод ингээд ирэхэр ч юм ч угаасаа л окей би уусаа ингэ нүгээрээ явж байгаа ингэн гэл өөрийн гэсэн юм уултай уулныхаа оройг ингэж бүгдээрээ авахыг хүсдэг л юм хүмүүс байна шүү дээ. Гэхдээ яг хоо бидэд бол залуу сая бидэд нэг тоглолт хийгээд би бас нэг найруулгаар ажиллаад тэгээд тэр хэдийгээ бас боонд цуглуулад юм яриад ингээд бол гоё л залуучууд бүгдээрээ сайн циркт бол тийм уран бүтээлч тэгээд айгу хариуцлагатай одоо бол тийм юм байхгүй бүгд цагаа барайл те наанууд санаа яах вэ хүү би ингээ би тгийгээл ингээ нэгэндээ хүндлэлтэй тийм болсон тийм тэгэхээр бас айгу гоё тийм соёлтой болж байна одоо үед өөр бол тийм одоо бидгүй нөгөө тэр үеийн ямар байсан мэдэхгүй юм чи тийм одоо бол тэгж байгаа бид тэрнээс шуудан дотор хийсэн ивэр шиг бол биш шуудан хийсэн дотор ивэр шиг бол биш гайгүй энэ л яагаад тэгж бодох болов ер нь дуучин хүн би чи ер нь юу штэ би ч ер нь театрт 13 жил ажилласан. Театрт бол дуучинч байдаг, хөгжимчд байдаг, бүжигчинч байдаг тий. Жүжигчинч байдаг. Ер нь ингээд анзаараад хараад хахад гэхдээ энэ бол муу талаас нь гэж яриаггүй шүү. Цаанаасаа одоо нэг айлын дундах хүүхд дээштэй шуучраа олдог гэдэг шиг зүйл байхгүй. Ер нь жоохон эготой байх хэрэгтэй юм шиг байна дуучид. Эготой ч байх ёстой. Тэгжиж л баг гарч иж байгаа байлгүй. Тэгэхээр нэг тийм жоохон юу санагдаад байдаг. Одоо нөгөө ажил мэргэжлийнхаа онцлогоос шалтгаалаад жоохон эго өндөртэй санагддаг. Тий. Ер нь аль тий хиймэргүй байх гэл тэгвэл өөрөө хийхгүй ч гэж болно шүү тийм үү. Тэнгүүт би ингээд нэг юмд орчод надад үнэхээр таалагдах гээд би хиймэргүй гингүүт миний хувьд асар том хариуцлага болдог байхгүй. Амар олон хүний ажлыг алах хэрэгтэй болдог байхгүй. Тэнгүүт яалчгүй л нэг бустай хамт ингээд нэг тийм хөтөлцөөд одоо энэ би юугаар одоо хэлж штэ ингээд өөрөөсдийнхээ ингээд оройроод ингээд зогсож байгаа гэдэг чинь тэнгүүт бид нэг оройг эзлэхэд ингээд бүүнээр хөтөлцөөд тийшээ гардаг байхгүй. Тэр онцлогоор жоохон өөр байдаг. Юмд хандж байгаа нь. Тим юм бол саяны бэлтгэл дээр надад ч ажиглагдсан биз дээ. Шууд болчих. Шууд штэ ер нь тий. Амар сэтгэлээр унаал. Тэг. Манайд жоохон жүжиглэг удцсан юм шиг. Жүжиглэг удцсан юм шиг. Тэг би хэлэх юм байхаа. Юу гэж? Дараа нь би хэлсний дараа хас гэвэл хасчаараа заяа. За тэгвэл хасхыг юм хэлэх гэж бол хэлж яах юм бэ? Хасгаар юм уу үгүй юм уу? Хасгаар гэж магадгүй энэ яаж хүлээж авахаас шалтгаална шүү дээ. За гайгүй хөө. Нэвтрүүлэхт орж юмш гайгүй хүлээж авахгүй. За энэ хасыг сонирхолтой наалгасан яа. Тэ. Олны өмнө гарч явж гайгүй юу гэж хэлж авсан. Гэлтэй. Тэ. За ерөнхийдөө манай нэвтрүүлэг өндөрлөх
болж байна. Тэгээд эргээд бүгдээрээ жүжигийнхаа ярианд орно. За жүжиг тоглох гэж чинь соёлын төвөргөнд. Манай хоёулаа гол дүр хосууд. Нийт хэдэн үнийг бүрэлдэхүүнтэй энэ жүжигчийг хизэнээс гарах гэдэг. Ер нь бол яг цэвэр гол дүр нь манай бараах манагаа, одон чимэгч манагаа. Тэгээд хоёулаа тэр бол гол дүр. Хоёрдугаар дүр нь болохоор бит хоёр байгаа. Тэгээд ерөнхийдөө цөөхөн үний бүрэлдэхүүнтэй маш гоё тийм хүний сэтгэл доторх руу өнгийсэн, уудалсан тийм гоё драмын жүжиг байгаа. Тэгээд намайг дагуулад яваач гэдэг нэртэй. Тэн өөрөө нөгөө нэг Владимирийн 5 өдөр шигэд орсон. Оростой алдартай. Ер нь бол театр сонирхогч нар ер нь мэддэг тийм. Одоо утга үгний цаана утга те утганы цаана үйлдэл гэдэг ингээд юм бараг 3 давхар юм явж идэг айгу тийм мөлжүүртэй юм зохиол сонирхолтой тэгээд ингээд хүн яг ингээд яг л тойл тавиад нэрэл амьдралд ингэдэг шүүгээд яг юм хүний дотгошоо өнгийсэн тийм гоё кино гэж авчихна. Бараг л кино шиг тийм. Үнэхээр орцсон биш надад бүр кино шиг. Тэгээд би хэлмээр нь үнэхээр алдтай зохиол угаасаа 5 удаа гэдэг бол 0 жил бол Бродвей тоглосон юм лээ жүжигээр. Одоо ингээд жүжигийн Бродвей тавигдсан. Тэгээд манай уран бүтээлийн гол онцлог нь юу вэ гэхээр яг энэ Орос нутгийн Орос найруулагч ирж бид нартай ажиллаж байгаа. Тэгэхээр тэгэнгүүт ингээд нөгөө орчуулгын ингээд юм гарна штэ. Тэгэнгүүт бүр илүү их Монгол найруулагчтай ажилласнаас илүү их ингээд цаг хугацаа, хүч хөдөлмөр ингээд гарч байгаа. Гэхдээ үнэхээр сонирхолтой байгаа. Үнэхээр олон юм сурж авч байгаа. Тэгээд ер нь пүк хийсэн жижигхэн мөртлөнгөөсөө үнэхээр чадвартай хамт олон цугласан гэж харж байгаа. Тэгээ бас манай баг бол багийн үгээс одноогч нөгөө нэг малд нүдтэй гэдэг шиг те айгүй тийм каст бол амар сайн цуглуулж чадсан те. Тэгээд нөгөө нэг өөрөө уран бүтээлч хүн тэгээ өөрийнх нь анхны продюсингийн ажиллаж гисэн нэлээд хэдэн юмны ард гарсан юм шиг одоо жишээлбэл бид хангалттай ийм хангамжтай одоо хоол хүнс жүжигчдийн сэтгэл зүй ууж идэх юмас ахуулаад тийм одоо юмнуудыг айгүй бэлтцсэн ийм тэргүүд ухтай байлгах гэж хичээж байгаа нь мэдэгдэж байгаа. Өөрөө тийм мэрэгжлийн үүднээс ажилласан эмхтэй продюсер гэдэг утгаараа одоо ингээл хамттай юм тасрахгүй гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү. Тэгээд тэр мөн тэгээд бас одоо яг л багтаа одоо энэ дээр чи одоо би ингээл үзэл өсвөр насны хүүхд өөрөө дунд нь орж ирэл яг дүүгийнхэн дүр тоглол ингээл явж байгаа. Миний хувьд бол айгу том завшаан нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа. Тэгээд энэ зохиол маань болохоор тэгээд энд байгаа нөгөө жүжигчид одоо Орос найруулагч нь одоо ингээл Санкт Петербург, Герман өөр юм олон фестивалуудаар өргөдөөл жүжиг тавигдаад сая про театрын нэг жүжиг тавиад дууссан. Ер нь ингээд нэг юм одоо сэм эрэлттэй сайн найруулагч гэж ерөнхий үеийнхаа тийм найруулагч гэж явдаг. Тэр чинь ингээ монгол хүмүүстэй ажиллах гээд ирсэн. Эдгээр чинь нөгөө нэг жүжигчд нь гэсэн гээд тэгэнгүүт бидэд бас ардаа монгол жүжигчдийг өнгөлөөд ингээд бид нар ийм байдэн шүү гэдэл ингээд бас хариуцлагатай үе болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр эдийг айгуу сайн игээд өчигдрийн юун дээр бол ямар хазаар ийм сайн жүжигчдтэй юм бэ би гэж орсоор хэлсэн тэр хүн орсоор тэгээд ямар сайн жүжигчд вэ гэт хэлээд ямар баянаа чи шижир халтаа тэгээд би зоолотой гэл явчих чам. Тэгээд үнэхээр энэ бас амар азтай тохиолдсон. Манай одоо их ч гэсэн үнэхээр сайн ажиллаж байгаа. Ягаад тэгэхээр ингээд бүхэл ингээд төлөвлөгөөр гарцсан хүний дунд нь юм жижигхэн завсраар нь шүүрж байгаа байхгүй бид нар. Дөнгөж нэгэл одоо нутг буцах бараг төлөвлөгөөтэй ингээд ажиллаж байгаа. Тэгээд үнэхээр шахуу бэлтгэлтэй байгаа. Бид нар үнэхээр та нартай айгүй гоё жүжиг үзүүлэх гээд үнэхээр хичээж байгаа шүү гэж бүр хэлмээр байна. Тий. Би одногч загнуулсан уу? Гайгүй юу? Гэхдээ ер нь бол нэг загнуулаагүй л дээ. Гэхдээ ер нь бол тэгэл угаасаа нөгөө хандлагаас хандлага, харцнаас харц гэдэг шиг тэгэл телеграмд орж явж хараал угаасаа. Багаасаа эднэрийг харж өслөө өмслөе гэдэг өөрөө нэг нь ялах юм шиг юм яриад байгаа. За хэд дүү юм би. Тэрийг хэлэх гээд байгаа байхгүй тийм. За. Чимээгүй л яриад. Тэгээ түрүүнийх нь яриаг бүр ярмаар санагчлаа. Ер нь яриа хасууд хасчих гэдэг. Манай энэ жүжиглийг уудсан. За. Тэгэл нөгөө гинт байж галс. Болохгүй ингээд ханд би ингээд баян ингээд юм хэлээд тахгүй. Чи ингэж ястураа тэгээд надаас залхсан юм шиг байна гэснэ. Та 38-тай, би 28-тай. Би өөрөө алдаа тэгээд дараа сурмаар. Тэсэр нь алдагдсан. Үгэлсэн байгаа байхгүй тий би хэлсэн. Тийм үү.
би чамайг уулын жоох ухаантайхаа шиг бол тий. Би 38 насны өндөрлөгөөс ингээд сурж мэдсэн юм а чамаа ингээд чиний ингээд сурж мэдэх юм чинь товчилж байгаа шүү гэд хэлсэн хгүй тэгээд гэсэн чинь за гэлтгсэн. Тэгээд би одоо бас хэлмээр 10 жилийн дараа чи нэг 20 тай банд тоглоорой. Тийм би тэгээ чамайг нэг үзье та. Харъя та тий. Харъя та тий. Тэгээд хараагаад байгаа ч хараагүй шүү дээ. Гой 20 тай бандын зүр тоглолоо гоё залуухан гоё л байгаарэ гэж тий. Байгаарай чи. хараагаад байгаа юм шиг тий. Хүй жүжиг тоглоорой гэхэр чи хараал биш үү? За тийм ээ тий. Тэр үеийн хүртлээр бас жүжигчин байгаарэ гэж юм. Тийм чи өрөөл шүү, өрөөл. За ерөөлөөр батар шгэ. За маш их баярлалаа. Тэгээ урилга хүлээж авсан. Удахгүй болох ч байгаа жүжигтнээс амжилт хүсье. Тэгээд өөр бусад бүх ажилд нь хамгийн сайхныг хүсье. Хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Эдэн подкаст маань энэ дөрөв өндөрлж байна. Баяртай үзэгчтэй.